яг энэ болж байгаа энэ үйл явдал тэгээд одоо энэ дэлхийд ч гэсэн энэ үйл явдлыг ингээд хараад байгаа юм. 3 охин номдэр эцэглээ Монголын маргааш гэдэг. Энэ одоо 3 том гүрэн Америк, Орос, Хятад 3 гүрэн бол тэгэхээр дэлхийн одоо улс төрийн эдийн засаг нийгэм чи 3 гүрэн болчихлоо. За энийг бол одоо яг хэрэггүй харж байгаа. За энэ бол яг өндөр бичсэн сэдвүүд явж байна. За энэ бүх дэлхийн дээр явж байгаа үйл явдлуудын анхдагч гол одоо үндэслэл бол ер нь Маркс гэдэг. Тийм Марксаас л одоо энэ капитализм, империализм энэ одоо мөнгө өөр зээдсэн хүн сэдвүүдийг анх удаага одоо Маркс гэж хэлжсэн. Тэр үед бол дэлхийн асуудал болж байгаа философч Маркс гэж том бүтээгдэхүүн хийж дэлхийд том өөрчлөлт хийжсэн. Энэ хүнтэй бид нар одоо зөвлөж энэ хүний яг ямар ном бичсэн зүгээр бид нар социализмын дор яриад өнгөрчих биш. Маркс гэдэг одоо хэлчих биш. Энийг сайн ойлгох юм бол өнөөдөр бид нар Монгол улсын Монголын нийгмийг ойлгоно төв зураг. Ингээд Марксыг бол бид нар яхаас одоо аргачлаа. За хоёр дахь одоо философчийг би одоо Ницшег сонгосон. Тэгээд энэ бол яагаад би Ницшег сонгосон бэ гэхээр ер нь Ницше хүн өөрийгөө хэрхэн одоо бэлдэж, өөрийгөө одоо хөгжүүлж, өөрийгөө авч явах тэр ёс суртахууны том одоо асуудлуудыг Ницше яасан байдаг. Номуудаараа хэлсэн байдаг. Тэгээд ном нэлээд их юм байдаг та. Тэгэхээр энэ одоо гадуур яриад байгаа одоо өөрийгөө өөрчлөхөө одоо тэгэл одоо юу гэдэг янз бүрийн тийм одоо хүний хөгжил ингээл ийм том одоо сэдвүүд гадуур ингээд ярьдаг болчих. Сэтгэл зүйн одоо зөвлөгөөнүүд ч ярьдаг болчих. Тэр бүгдийн анхдагч нь бол Ницше биш үү? Тэгэхээр Ницшетэй бид нар танилцаж ер нь нийгэмд хөгжих ёс суртахууны хувьд яаж өөрийгөө авч явж өөрөөсөө давсан одоогийнхоосоо давсан хүн болж тэр Ницшегийн хэлээд байгаа Супермен за германаараа Übermensch гэж хэлээд байгаа. За монголоор бол яг дээд хүн гэж орчуулах зүгээр яг янз бүрийн ихтэй сургуулиудад бол яг үлэмж хүн гэж орчуулчихдээ нэлээ. Миний одоо жоохон Überman гэдэг дээд хүн гэж орчуулаад дээд хүн гэдэг нь хин болж байгаа дээд хүн биш. Би өөрийгөө хөгжүүлээ. Би өөрөөсөө дээгүүр одоо гэсэн тэр одоо хүсэл юм. Тэрийг хийхин тулд яах ёстой вэ гэсэн одоо оннууд одоо Ницше бичсэн байгаа. Тийм. За 3 том философч ерөнхийдөө хин байгаа. Сартрын гэсэн. За Сартр бол яг одоогоос одоо 40-од он гэж чинь одоогоос 80-аад оны өмнө 80-90-ад оны өмнө Сартр бол Европт дэлхийн 2 дугаар дайн тэр үед нийгэм их хүмүүжсэн 40-од оны үед чухамч номнууд бичсэн. Тэр нь бол сэтгэл зүйн асуудалтай. Ийм дотор амьдрал хорвоо ертөнц ийм сонин хожин өмнөдтэй тийм дайнчудаа болоод тэр одоо дэлхийн 2 дугаар дай боллоо ш. Хичнээн одоо сая хүн өгсөн. Айхтар шашнууд, айхтар бурхан ярьдаг, айхтар ёс суртахуун ярьдаг. Одоо альтернатив ингээд дайн нэг ялцлаа гэж одоо бурхан хайчих гэсэн тийм асуудалтай. Энд төдний нөгөө ёс суртахуун хайчих ба. Нөгөө сүрхий сургууль хүмүүжлүүд хайчих ба гэсэн. Ийм асуудлуудыг Сартр одоо тавиад одоо тэгэхээр ийм үед би одоо яаж хүн шиг байж чадах юм бэ гэсэн сэтгэл зүйн асуудал болсон. Экзистенциализм гэж угаас бүр гэдэг ардас гартай. Яаж би ийм нөхцөл намайг хийн чадаа бурхан ангад авчихсан ийм үед би өөрийгөө очих сэтгэл зүйн тэр асуудлыг яаж шийдэх вэ гэсэн том одоо сэдвийг Сартр бол гаргаж ирсэн. Тийм. Европч ялангуяа Сартр мандсан номнууд нь маш их зарагдсан. Залуучууд одоо Сартрын басыг бодсон. Тийм одоо цоошин үе гэсэн. За тэгээд тэр үе бол өнөөдөр манай одоо Монгол улсад 70-80 жилийн дараа яг тэр Сартрын тэр үеийн өөрийгөө сэтгэлзэн ийм үед би одоо тэгээд яаж авч явах юм бэ гэсэн яг тэр асуулт яг манай дэд тулгарч байгаа. Тийм. Одоо өнөөдөр бол Монголын залуучууд бол Сартрын номнуудыг унших хэрэгтэй. Гэхдээ болж игэл одоо англи хэл дээр, герман хэл дээр, франц хэл дээр уншвал биднэрт хэрэгтэй яагаад гэвэл Монгол орчуулгууд бол дандаа одоо мэргэжлийн бус философийн мэдлэггүй
философийн туршлагагүй ийм хүмүүс зөвхөн Францын мэднэ Германы элчинд ажиллаж исэн ч гэх юм уу. Эсвэл одоо юу гэдэг чинь Англи Америкт олон жил гэрээрээ суусан унган англи хэлтэй ч гэдэг юм уу. Иймэрхүү жижиг тагууд чимчүүдийн номыг дор мэдэн одоо хотол буруу алдаатай орчуулсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө Сартр, Ницше, Марксийн номуудыг бол монгол хэл дээр унших боломжтой боломжгүй. Тэр олон орчуулагдсан монгол номуудаас ерөнхийд хол явах хэрэгтэй. За ийм гурван одоо том философичор цааш нь одоо Монголын нийгэмдээ дүгнэлт хийж за намар үнссэн энэ одоо Азийн энэтхэг хятад араб хоризмын философичдыг хамтруулан ингэж бас дандаа явна. Эдгээр чинь бол бас Европоос өмнө олон зуун жилийн өмнө, мянган жилийн өмнө философийн бидний өнөөдөр ингэж яриад байгаа асуудалд ороод байгааг айл хэдийн мянган жилийн өмнө номнууд бичсэн байж гэх. Энэтхэг хятад арабын хоризм, персийн ард түмнүүд галзчгүй бид нарт тэр хэлнээс нь орчуулсан номнууд байхгүй. Зөвхөн л одоо Европын Орос хэлнээс, Франц хэлнээс, Герман хэлнээс, Англи хэлнээс номнууд орчуулад байсан учраас зөвхөн тэнд л философийн нарийн ширийн байдгийн байна гэсэн ийм бидний одоо алдаатай буруу нэг талын туушилсан ойлголтод яваад байгаа. Тийм учраас тэрийг би дандаа Марксыг дандаа Перстэй хамтруулдаг. Ницшег энтхэгийн одоо удаатай хамтруулна. Тэр одоо хин тэргээл бодидаарма одоо хин байдгийг Махатма Ганди за Сартрыг ороод тэр сэтгэл зүйн асуудал нийгэм хэрхэн өөрийгөө авч явах боловсролын асуудлаар ороод тэр бид нар хятадын хүнзэн философи ороод ирнэ. Төрийн философи руу ороод ирнэ. Гэт ингэж бүгдийг одоо ингэж хамтруулж одоо явнаа. Тэгээд за тэрийг бол лекцэн одоо их нь бас хэлжээ. Тийм бол Маркс, Ницше, Сартр бол гурван үед төрж ажилласан занглаа гурван философч. Энэ гурваас өнөөдөр Европ гэдэг байгаа бидний барууны ертөнц гэдэг байгаа одоо тийм өрнийн одоо тийм одоо философи оюуны тэр бүхэл тэр идеологи тэр бодлого тэр хүнийг хүн ёсны хүн бий болох тэр асуудал гэж байгаа шүү дээ. Энэ гурван философчийн номноос бол хүн болов шууд одоо төснөөрөө бэлэн одоо хүн биш шүү. Заавал хүн болох хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Тэр бол хэдийд хүн болдог вэ гэхээр эндээ оюуны одоо чадвартай хөгжлөлтэй оюунлаг болсон цагт одоо хүн болмоор байсан биш. Зүгээр одоо тэгж чадаагүй толгой болгохтой байхгүй бол ухаан гүдээ хоосон. Тэгээд амтлаг амтэн чанарсаа нэг ялгахгүй хоол ундаа имчдэг. Унтчдаг. За тэгээд үржээд олон унтчдаг. Ингээд одоо амтлагаараа явсаар байгаа. Бодооснаа тэгэхээр хүн болоод тэрнийхээ одоо сайхан гоё сайхныг мэдрээд нэг кайфтай гэдэг шиг тэгж амьдарч байгаа одоо энэ хаваагаас явах юм бол багажтай гэсэн ийм одоо цогц лекцүүд хийж байгаа. За ингээд Марксийн улс төр Ницшегийн дээд хүн, Сартрын сэтгэл зүй гэсэн юм байна. Гурван сэдвээр лекцүүд маань лекцээр нэг бэлдсэн байгаа. Энэ бол олон жил удаан бодсон ийм лекцүүд. Тийм одоо сэдв. За одоо 2022 он гэдэг чинь ерөнхийдөө би 2012 оны намар энэ цогц лекцүүдийг анх удаа хийжсэн. Хамгийн анхны лекц бол Мойсийн утган зааланд хичээлээ 2012 оны одоо 9 сарын хэдэнд байлаа да намар хэлж ирсэн. Анх удаага одоо Монголын нийгэмд философийн цогц лекцүүд эхлэе гэж өөрөө шийдээд тэгээ ямар ч одоо санхүүгийн болон улс төр хааны газрын тусламж дэмжлэггүйгээр одоо иргэн философч болохоор би одоо хэлж байлаа. Яг л одоо хүн төрөлхтний том одоо философчд яг л бие дагаад өөрийнхөө академи байгуулаад гэдэг шиг ингээд хэлжсэн. Баргалж одоо энэ намар 9 сарын лекцийг одоо тавих юм бол нийтдээ одоо 10 жил зогсоо цаагүй лекц уншиж ном бичсэн байна. 20 гаруй номнууд биччихээ энэ номд тийм ажил. За нийтдээ бол өмнөх нь 100 лекц дараа нь тийм ер нь нийтдээ 150 лекц бол
нийгэмд олон нийтэд олонссон. За яг янз бүрийн улс төрийн мухар сүсгийн шалтгаанаар бол одоо бас энэ лекцийг бол эсэг гүйтс хүмүүс байдаг. Янз бүрийн ялангуяа улс төрийн намууд бол Монгол орнд оюуны ийм одоо хүн бие дагаад гарч ирээд намуудын дээгүүр одоо том сэдвүүдийг ярихыг одоо ярихад дургуутсдаг. Тэгээд өөрснөө мундаг байх гэж хүсдэг. Тэгээд тэр бол тэрхүү бүцгүүд нь. За янз бүрийн одоо мухар сүсэг янз бүрийн одоо чиглэлийн хүмүүс бас гэж жоохон дургу байдаг. Энэ хүний л санаа гэсэн. Тэр хүний яаж санаа гэх тэ би бас том оюуны одоо том хүмүүсийн философи юмшсан герман доктор болж ирсэн учраас юу гэж одоо нэг тийм өөргөө санааг одоо яриад хүмүүст ингээд болгоод авах. Ер нь миний сургалт лекц бүгд одоо чи өөрөө бодооч чи өөрийнхөө дургыг асуул гэдгээр л одоо явж байгаа шүү дээ. Тэгээд би энд яг Маркс яагаад философи хэрэгтэй вэ гэж одоо хэлсэн. Тийм Маркс бол одоогоос 150 жилийн тийм 150 жилийн 1840-од онд 150 жилийн тийм 170-80 жилийн өмнө шүү дээ. Бараг 200 жил удахгүй болох нь шүү дээ. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр philosophers have only interpreted world тэгээд in various ways тэгээд point however is to change гэж байна. Энэ юу гэж хэлээд байгаа юм бол ерөнхийдөө философчдод олон зуун жилийн турш одоо тийм мянган жилийн турш энэ ертөнцийг, энэ амьдралыг, энэ хорвоог, тийм энэ бүгдийг дандаа ингэ тайлбарлаж тийм хүмүүст тэнэм мэдүүлж ирсэн. Тийм. Цаад учир ийм юм шүү, юм гэж ийм юм шүү гэдгийг дандаа яриад ирсэн. Номнуудаар бичиж хэлсэн. Тэр Платон хин одоо Гаутама одоо Будда гэж яасан нэрсэн. За тэгэл одоо энэ Кунз, Лаоци, Заратустра, Алфараби одоо тэгэл ийшээ ингээл одоо томчууд байна. Тэд нэр за Европын одоо Германы философчид, Францын философчид гэл ингээл бүгд бол ерөнхийдөө тайлбарлаж ирсэн. Одоо философчид дэлхийг өөрчлөнө, хорвоог өөрчлөнө, амьдралыг өөрчлөнө, нийгмийг өөрчлөнө, хүнийг өөрчлөнө гэдэг одоо практик ажил руугаа одоо орж ирэхийг Маркс уриалсан. Тийм. Энэ хутаг. Тэгэхээр учраас улс төрлөө эдийн засгийн салбар руу одоо философчид төрөн орж ирсэн. За энийг одоо эхлүүлсэн том философч бол яг ч Карл Маркс. За яг юу товчхон хэлэхэд Германы Трил гэж хот байдгийг жишээ ном жишээ байдаг. За энэ хотод одоо Карл Маркс бол төрсөн. За 1818 он гэдэг тийм ээ. 1818 он төрсөн. За философч болсон. Карл Маркс бол философч болсон. За ер нь бол Маркс цаашаа философийн боловсрол шийдлийг дэвшүүлээд судалгааны ажил хийгээд тэр нэг сургуульд философийн профессор болох тийм зорилготой бэлтгэл байсан. За ингээд философийн профессор болох гээд Карл Маркс номоо уншаад профессор өдөртөгч профессортойгоо ярилцаад ингээд профессорын доор судалгаа хийгээд байж тал зорилго яасан бүтсэн. Яг бол Марксийн профессор Свилидтэй жоохон зөрчилтэй шашны жоохон эсрэг Кристийн шашны эсрэг үгсэлжсэн. За ингээд яасан гэхээр юмас сургуулийн зүгээс профессорыг нь ажлаас нь хэлсэн. Ингээд Карл Маркс профессор болоод профессортойгоо хамт их сургуулиас ирчихсэн. За ингээд одоо Маркс нөгөө доктор болоод мундаг одоо их сургуулийн профессор болоод лекц уншаад явах гэсэн төлөвлөгөө болсон. Тэгсэн хэдиж капитал гэдэг одоо том номыг бичиж хүн төрөлхтөнд одоо маш их том бэлэг байсан. Дэлхийд одоо алдартай хүн болсон. Тийм одоо энэ дэлхий дээр олон мянган философийн профессорууд байгаа. Тэдний нүдэд цөөхөн хүн төрөлхтөнд сайн сайхан хийж одоо дэлхийг өөрчилж шүү дээ. Карл Маркс бол агуу ном хийж агуу одоо өөрчлөлтийг хүндрэлтэнд авчирсан. За Маркс бол чинь одоо капитал ном бол тэгдэгч нөгөө Библийн дэргэд хоёр дахь том алдартай ном, хоёр дахь одоо хамгийн их зарагдаж хүмүүс төрсэн ном гэдэг чинь
капитал хоёрыг ерөнхийдөө яг зэрэгцүүлэн тавьдаг. Тийм. Юу болоод Библи бол шашны ном. За хиний капитал Карл Марксийн капитал ном бол атеист юм. Тийм. Энэ бол атеист байсан. Шашны бос. Ганцдаа хэлгээр одоо сүм хийдэд юу ээж аав нь сүмэд очиж угаалах хэлгээд сүмийн гишүүн болгосон ч сүл тэндээсээ гараад атеист болсон. За ийм юм байна. За ер нь Марксийн одоо тэр социализм, коммунизм, тэр атеист тэр бүх юм бол ерөнхийдөө одоо яг л миний л одоо бас одоо адилхан би бас л одоо социализм, коммунизм гэдэг хүн бооч гэсэн одоо тэрэндээ өмнөж явж байгаа. За яагаад вэ гэдгийг энэ Марксийн лекцүүдээр одоо та нар ойлгох баг. За 1842 онд Маркс Фридрих Энгельс гэж одоо залуутаа танилцсан. Тийм тий Англид үйлдвэртэй их тийм баян хансаг хөрөнгө мөнгөтэй тийм айлын одоо эрх танхил хүү байсан. Тэгэхдээ хэдийгээр одоо үйлдвэрийн эзний хүүч гэсэн тэр үйлдвэрийн ажилчид тэр нийгэмд байгаа хүмүүсийн дороотол ядууглыг хараад бас аавлын ажил бас тийм оролцдоггүй. Ер нь бол бас энэ хүн төрөлхтний талаар бас нэлээд бодож явдаг. Философи ном уншдаг юм сүрхий залуу байсан. Тэгээд Маркстай одоо танилцаад тэр бодож явсан тэр бодол уншиж явсан номнуудаа ярилцаад энэ хоёр хооронд маш их таарсан. Ер нь бол ингээд эндээс 1842 оноос Маркс Энгельс хоёрын нөхөрлөг хэлсэн. Энэ хоёрын одоо номнууд бол дэлхийд алдартай. Марксийн номнуудыг Энгельс дандаа дэмжиж санхүүжүүлж явсан. Ер нь бол олон түмэнд одоо тайлбарлаж тэр талаараа бол Энгельс нэг сүрхий байсан. За Маркс бол номоо бичээд онол дээр их суудаг байсан. Тийм. За ингээд энэ хоёрын нөхөрлөл бол одоо амьдралын сүрхэл Марксыг одоо суртал үргэлжилсэн. За маш их бүтээл хамтдаа хийсэн. Марксыг нас орсны дараа одоо найз Энгельс номнуудын дахин бас засварлаж, нөлөөлж улам их одоо алдартай болгосон. За 1843 онд Жени гэж одоо эмэгтэйтэй танилцаад Маркс бол одоо гэлсэн байдаг. За 43 тэр ондоо бол Парис руу явсан. Тэгээ Парист очиж бол ажилласан. Ер нь бол улс төрийн байдал тухайн үед Герман орнд жоохон хэцүү байсан. Тийм учраас Маркс бол юм жоохон авчигдж байсан. Ер нь бол маш их хувьсгалж нийгэм өөрчлөлт гэсэн төрийг одоо шүүмжилсэн хаан засаглалд одоо дургуутсан тэр бүхэл одоо номнууд бичлэгүүдээ болж Парисаас болсон. Парис руу явах ажил гарсан. За Парист очиж Парисын Францын том одоо философичд онлын хүмүүстэй уулзаж танилцаж тийм бол ер нь хамтарсан гэсэн. Ер нь цаашид одоо нийгэм улс орн дэлхийн ямар замаар явах ёстой юм. Ингээл зүгээр юм боолчлол хаан засаг гэж яваад солоны капиталист, империалист баячуудын одоо ажилчин болоод тэгээ нэг багхан цалинтай эрүүл мэндгүй хүмүүс явж байгаа дуусах юм уу? Болохгүй штэ гэсэн юм одоо. Францд одоо хүндсэн үйл ажиллагаанд хийжсэн том одоо философичтой уулзчихсан. Бид нар одоо Карл Марксийн нэг кино фильмийг санаж байгаа да. Тэрэн дээр бол гардаг. Энэ номингийн дээдлийн кино театрт одоо нэлээд олон 500 жилийн өмнө Карл Марксийн тухай германууд Европод хийсэн кино фильмийг залуучуудтай үзээд дараа нь тайлбарлаж ирсэн. Германы байгууллагаас хөгжүүлээд 100 залуучууд ирчихсэн байсан. Зарим нь гадаа хаалганы тийм 100 залуучууд орж чадахгүй буцаж байсан. Заавал хэдийгээр кино заалж гисэн. Бас тухайн үед тэгэл энэ шинэ үеийнхэн залуу үеийнхэн Марксыг одоо сонирхож байгаа хүмүүс надад сайхан байсан. За 43 онд Франц тэргээр байж байгаа тэндээсээ Бельги улс руу одоо явсан байдгийг 48 онд. За тэгээд дараа нь 48 онд Брюсселд Бельги байхдаа янз бүрийн одоо сонирхоод ер нь Европын философичд, Европын оюуны хүмүүсийн үедээ тэгээд ер нь одоо бид чинь комментарийн гэж яриад байдаг шүү дээ. Тэгээд тийм одоо үйл ажиллагаа ер нь Европ даяараа бид нар одоо өөрчилж хийх ёстой байд. Европыг хэрхэн аврах вэ гэсэн юм том философичд одоо тэнд одоо уулзж ирсэн. Тэрний гол хүн нь байсан. Тэгээд сониуд гаргаж ирсэн юм байна. Тэгээд 48 онд ер нь жоохон Европ, Брюссел, Франц дээр хараад бас жоохон Германы засгийн газар төртөө хаантай янз бүрийн хүмүүстэй баньж нэлээд төсөлчихсөн учраас тэндээс бас жоохон шахах дарамтууд ирсэн. Ингээд 1849 онд
Маркс 7 он руу явсан. Бид нар ийм хүсэж байна. Ингэж амьдрмаар байна. Тайван баймаар байна. Хоол ундтай баймаар байна. Ажиллаад явхад нэг орон сууцтай болчдөг баймаар байна. Тэрнээс одоо орон сууцтай болох маань банкны бизнес болж болохгүй. Мөнгө дутагдахаар хэдэн төгрөг банкнаас зээлэх чинь банкныхны одоо юу гэдгийг санхүүгийн их усүр нь бол тэрийн амьдрал өөрөө жоохон илүү мөнгө шаардаад биш. Тэний чинь ажиллаад цалингаар гүйцэтгэж чадахгүй ш. Цалингийн жижиг бага штэ Монгол бизнес. Инээдэл биш. Тэр чинь ямар нэг байдлаар бид нар чинь хууль бус үйл ажиллагаа хийх болохгүй болчиход байгаа. Нэгэн тэр би пол хүлээгээд суугаад чинь хоолтой очихын тулд цалин өрөхгүй бол тэгээд одоо яах вэ? Өөр аргаар бодно штэ. Тэгээд энэ өөр арга бодож байгаа чинь бидний дайнзруулсаар байгаад яасан шунал болгочихсон. Хэтрэг. Нөгөө шунал нь яасан? Буцаа нөгөө ард түмэн өрөвдийнхаа хөгжлийнх нь их үүсэг болох хоолн, чиг үсэг, ном дэвтэр, витамин хувцас одоо юу гэдэг сургуулийн танхим, багшийн цалин ингээд дайнзраад гинжин ийм уруул явагдаад хаанаас нь ч ихэлж болохгүй ийм чөтгөрийн тойрог болчиход байна. Одоо эдрээс бид яаж эхлэх вэ? Яаж ажил амьдралаа цоошноор эхлэх вэ? Тэр чинь бидний өмнө ирчээд. Тэгээд Лондонд очиод тэндээ их тайван ажилласан. Тэнд одоо Энгельс байсан, Энгельсийн аавын үйлдвэр тэнд байсан. Санхүүжилт тусламж дэмжлэг бол тэнд их байсан. За нөгөө талаар Лондонд одоо маш том номын сан байсан. Тэр номын санд бол ерөөсөө өглөөнөөс орой хүртэл суудаг байсан Маркс. Тэгээд энэ хүн төрөлхтөн ямар онол, ямар суртахуун, ямар одоо танин мэдгүй, ямар эдийн засаг, ямар амьдралын хэд маягаар одоо цаашид одоо явбал хамгийн зөв шийдэл вэ гэсэн ийм одоо сэдвийг бол маш их сонирхож олон жил Лондонгийн номын санд суухдаа бодсон. Их төлөвлөсөн маш хувийн сахилгатай дэг журмтай хүн байсан учраас тэр бүх номуудаа бичсэн. За арталд яг хүмүүс бол одоо маш их дэмжижсэн найз одоо Энгельсийн дэмжлэг бол маш их байсан. За маш их номууд бичсэн. Хегелийн төр эрхийн критик, Хегелийн том философч, өмнөх Германы том философчийн төр эрх гэсэн ном байдаг л да. Бид нар бол энэ бас эрх төрчин, эрх зүйч янз бүрээр орчуулад байдаг. Бол тэр Рехтс философи гэдэг бол юм төр эрх гэж бас орчуулж болно. Хуульт төр бас орчуулж болно. Ер нь бол бид нар энэ орчуулган дээр маш их алдаатай яваад идэх л да. Болс төр байл орчуулждаг, төр улс байл орчуулждаг. Тэрүүгээр критик гэдэг бол бас шүүмжгээд бид нар бас орчуулад байдаг. Критик гэдэг нь уншаад тэр талаар өөрийнхөө одоо тийм үү онлыг зэрэгцүүлэн тавьж гаргаж ирэх чинь ерөөдөө критик гэдэг байна шүү дээ. Тийм. Өөрийнхөө би ингэж бодсон, Хегел ингэж бодсон байна. Тэгэхээр эндээс энэ бодлууд бол эндээс ийм бодол одоо гаргаж ирэх юм бол зайлшгүй юм байна гэсэн тэр одоо тэр номтой бүтээлтэй дээр ажиллаж, судлаж, зөрчилдөж байгааг тэгээд тэндээсээ шийдэл олж байгаа бол юм гэдэг. Критик гэж нэрлэдэг бидний шүүмжгээд буруу орчуулад байдаг л та. За дараа нь Английн хөдөлмөрчин ангийн нөхцөл байдал гэсэн. Тухайн үед бол Англи бол ста нэг Манчестер капитализм гэж хэлээ юу гэдэг вэ? Англич ер нь аймаас шүү дээ. Тийм ард түмнээ бол алж өгдөг болсон шүү дээ. Тийм. Тэгээд ард түмнч номоо юм доо. Тэгэд Английн Франц, Германууд бол шууд хөсгөл хийдэг. Англиуд бас хөсгөл хийдэг би гайхаад идэв. За их дээр үед бас хийжсэн гэсэн. Ханыхаа эсрэг. За Английн хөдөлмөрчин ангийн нөхцөл байдал гэсэн ийм ном бичсэн. Тухайн үед яг одоо Английн ажилчин анги бүгдөрийн нэгэн капиталистууд, империалистуудын яг хажуугаас нь харж хагаад дүгнэлт тэгээд ном бичсэн. За бид нар яг хөдөлмөрчин анги гэж ажилчин анги гэж орчуулж болно. Яг англиуд бол labor гэж яваад идэг. Тэгэхээр бид нар бол яг нэг хөдөлмөрчин гэж орчуулад байдаг. Бас ажилчин гэж орчуулж болно л доо. Ажилчин анги, хөдөлмөрчин ангийн бас байдаг бичсэн байна. За ингээд тэр байдлыг бүгдийг харж хагаад ер нь хүн төрөлхтөн бол коммунизм руу явах хэрэгтэй юм байна. Тэгээ коммунизм л одоо хүн төрөлхтөн явах юм байна. Яг л одоо христийн шашин гэдэгтэй адилхан. Христийн шашин гэдэг өмнөх төсний аварна. Есүс хүн төрөлхтнийг аварна гэдэгтэй адилхан. Коммунизм хүн төрөлхтөн юм байна. Бидний одоо шин шашин бол коммунизм гэж болох хэрэгтэй юм байна. Гэсэн ийм том одоо дүгнэлтэн түрээ коммунизмын тухай номнуудад бичсэн. За коммунист намын манифест гэсэн номууд бичсэн. За манайх бол ерөнхийдөө 40-50-аад онд Орос руу явсан хүмүүс. За Оросын бурятаас ирсэн манад ирж одоо бас оюуны бас ихэтэн болж байсан тэр хүмүүс.
орос хэлнээс орчуулсан ийм одоо номнууд байдаг. Ерөнхийдөө бол бид нар бол одоо ширэн дөө, ирэнчинч гэдэг юм уу, дамжин сэрүүж гэдэг юм уу жоохон орос талтай. За Оросын одоо бурайдаас ирсэн ийм хүмүүс бол анхны модог гэжсэн. Яг одоо манай энэ нутгийн газар нутгийн Монгол одоо нутгаас хараахан одоо энэ философийн тийм хүмүүс бол орчуулагчаар тийм хүмүүс бол төрж хараахан амжаагүй байсан. Бид нар чинь 20-30 оны үед л бодилж иж эсмэлээс гарч ирсэн. Тэгээд эндээсээ одоо Орос руу костюм бичээ хүмүүсэд явцгааж байгаа шүү дээ. Тэгээд зэс тавтай одоо Увсан газ ч юм уу, хог айн газ, говалтаас одоо Улаанбаатар гэж одоо 7 хоног явж ирсэн шүү дээ. Тоол тэр үеийн шоон зам чулуун хэцүү шүү дээ. Тэгээд энэ дээрээ Улаанбаатараас тийм бас зэс тавтай эрхүү рүү авчиад эрхүүгээс хашаа шоктер гэж суугаад зарим нь бол ачааны нүүрсний хэлтэрийн төвд сууж явжсэн гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд Орос орнд очиж одоо боловсролтой болж ирж ирсэн. Монгол одоо агч нь нийл 40-50 онд сосч мэдээж одоо үргэж орчуулж ойлгуулж ялаас анхны хүмүүсчтэй. Тэрэн дотор одоо Монжорын хүмүүс одоо явж ирсэн. Тийм. Тэгээд коммунист намын манифест гэж намайг бол орчуулсан байлаа монгол хэлдээ. Гэхдээ яг коммунизм гэдгийг бол ерөнхийдөө юу хаах гэж орчуулсан юм лээ. Социализмыг нийгэм журамд гэж орчуулсан байлээ. Сошиал медиа гэж бид нар яриад байгаа шүү дээ. Тэр чинь тэр нэг сошиализм чинь явж байгаа байхгүй юу? Сошиал медиа. Бид нар өнөөдөр сошиал гэж шууд хэрэглээд явчихсан л да. Юм хамт гэж биш нийгэм журамд гэж хинч ярихгүй байна л да. Тэр үед 40-од он 50-од он бол одоо та нарын одоо өвөө эмээнэр одоо миний одоо юу гэдэг ээж аав гэх юм. Тэр үеийнхэн бол 50-60-аад онд бол ерөөдөө ийм орчуулгаар явж ирсэн. За коммунист гэдэг нь яг community гэдэг өнөөдөр ч гэсэн хэвлэг. Манай community гэдэг хүч коммунист гэдэг үгнээ л коммунизм гэдэг үгнээ л үндэс яваад байгаа шээ. Тэгэхээр бид нар ерөөдөө өнөөдөр ч гэсэн яг л тэр Марксийн тэр үгнүүдийг интернетэд, сошиал медиад хэрэглэсэн гэвээрээ л нэг өөрчлөлтөд үүсв. Энэ техник л нэг шинжлэгээд шинэ болчихсон мэт боловч цаанаа бол оюуны одоо бүх юм чинь нэг л юм яваад байгаа шүү дээ. За энийг бас мартаж болохгүй. За 1854-өөс 1880-аад он хүртэл ихтэн бичсэн, ном бичсэн гэсэн бол манайд бол политик ном гэдэг юм байна. Политик ном, политик ном гэсэн улс төрчсөн эдийн засаг, улс төр эдийн засаг хоёр хэрхэн одоо зууралтаж явж гэнэ үү? Уул нь хоёулаа тусдаа байх ёстой. Гэтэл энэ хоёр бол маш их зууралдсан байгаад байна. Тийм бол political economy, политик ном гэсэн юм бичсэн. За энэндээ бас нэгэн тийм критик хийсэн. Ер нь бол Марксийн номнууд бол дандаа критикүүд явж байгаа. Шалгах зөв үү буруу юу? Мөн үү биш үү гэдгийг л одоо шалгаж байгаа гэж байна. Критик шүүмж гэж байгаа. За дараа нь социализмыг байгуулах тухай бүр яг ном бичсэн. Шууд ингэж байгуулнаа. За энэ бол утоп. Утоп бол тэргүй биелэгдэж шүү дээ. Зарим утопууд бол биелэгдөө. Социализм гэсэн утоп зарим оронд бол биелэгдсэн. За өнөөдөр одоо хятад оронд социализм бас биелэгдэж явжээ. Хүмүүс чадвар байхгүй. Социализмыг хэрэгжүүлснээр өнөөдөр одоо хятад орнд дэлхийн эдийн засгийн нэг номер болчиход байна шүү. Өнөөдөр бол 3 том одоо тоглогчид гараад ирлээ шүү дээ. Америк бол одоо цэр зэрсгээрээ дэлхийд нэг номер, эдийн засгаар одоо 2 товсон баг. Хятад бол эдийн засгаар 1 номерт яах чадахгүй гэдэг эдийн засгаар дэлхийн одоо 1 номер болчлоо. За Орос орн бол хүүхэн дээр дэлхийд одоо 1 номер. Гişin одоо тэр нутгийн нефт, алт, газрын хий, янз бүрийн одоо хор элементүүд, газрын хор элементүүдээр бол Орос орн бол дэлхийн хамгийн хэмжээтэй орн. Тийм. Тэр Орос орн бол одоо дэлхийн 1-р дайнд ч дэлхийн 2-р дайнд ч капиталистууд, империалистууд шинжээсэн. Тийм. Чадаагүй. Одоо бас оролдоод ашиг байна. Тэгээ тэрний одоо бууны нохоо Зеленский юм да. Украин орн бууны нохол болж ах шиг байна. Тэгээ бууны нохоонууд ч өөрснөө хохирдог л доо. За тэгээд ер нь шинжлэх ухааны талаас нь бас Маркс маш их бичижсэн. Ер нь бол миний энэ номнууд, миний энэ одоо онолууд бол бас шинжлэх ухааны талаас, сайенсийн талаас, висеншафтын талаас бол ер нь үндэслэлтэй шүү. Зүгээр одоо миний санаа бол биш шүү.
олон одоо ном уншиж эндээс одоо гарч ирсэн хүмүүс шүү гэсэн. За капитал 1, капитал 2, капитал 3 ном дээр одоо бас ажилласан байна. За тэр тухай дараагийн лекцэн дээр нарийн сэдвүүд рүү орно. Өнөөдөр эхний лекц учраас бас хамаагүй одоо огцомдож болохгүй. За Марксийн онолууд дотроо том суурьтай. За нэгдүгээр том онолын суурь бол детерминизм. Determinism. Хоёрдугаар том онолын одоо суурь нь бол материализм. За гуравдугаар том одоо онолын суурь нь бол прогресс. За дөрөвдүгээрх нь диалектик. Тавдугаарх нь филологи. За детерминизм гэдэг бол ямар нэг одоо цаанаасаа альва юм бол цаанаасаа ямар нэг шалтгаантай онцлогтой байж ээж тэндээс дараагийн одоо үйл явдлууд гарч ирж юм байна. Гинт одоо ингээд үйл явдал өнөдөх хэлдэг юм байна. Цаанаа бас шалтгаантай шүү гэсэн ийм одоо онол байгаа. За энийг жоохон тайлбарлана. За материализм бол яг нь ерөнхийдөө бодит байдлыг буулгаж ирж бодит байдал хүний амьдрал хэрэгцээ хангамж ямар байна, материаллык хангамж ямар байна гэсэн тэрлүү нэлээд орж ирсэн ийм одоо онол байгаа. За яг философийн хувьд бол арай жоохон өөр нэг матери гэдэг явчихдаг. За прогресс гэсэн үг бол ер нь бол дэвшил явагдах ёстой. Сайжрал явагдах ёстой, дэвшил явагдах ёстой. Тэрнээс одоо бид нар 100 жил нэг өдөр хоёр ямар ч ялгаагүйгээр адилхан юм шиг нэгэн төрөл одоо хэвийн одоо байж болохгүй. 100 жил дотор хөгжил явагдах ёстой гэсэн тэр одоо онол явж байгаа. За диалектик гэсэн одоо онол бол бас Маркс нэлээд ярьдаг. Яг Хегелээс гэдэг Хегелээс өмнө ч гэсэн бас том философч ярьж байсан. Диалектик гэдэг бол хаач янз бүрийн зөрчилөөр тийм үү болохгүй өчнөө одоо үйл явдлууд болно. Одоо эдийн засаг байна уу, улс төр байна уу, юу гэдгийг мөнгө одоо санхүү юу гэдгийг хүний одоо юм гэдэг. Одоо мөнгө одоо юу гэдгийг энэ бүгд хоорондоо заавал ингээд зэрэгцээр ингээд бүгдээ өөдөөсөө тулгарна. Энэний асуудлуудыг яаж шийдэж зохицуулах вэ гэсэн мэд одоо энэ онол бол диалектик гэсэн одоо онол байгаа шүү дээ. Марксийн диалектик. За телеолог гэдэг ойлголт нь бол ерөнхийдөө түүх бол зорилготой шүү. Тийм. Альва нэг түүх түмний улс орны түүх бол зорилготой байх ёстой. Хайшаа явна. Яах гээд байгаа. Тэр л одоо түүх болно гэхээс биш. Зорилгогүй, хаашаа явахгүй зүгээр л одоо ингээд сайхан байна гэдээ одоо уламжилж ёс яриад зан заншил яриад ингээд одоо хуучин хизээ мэддэхгүй өнгөрчихсөн тэр одоо янз бүрийн өлгөр домог хүмүүсийг яриад ингээд өхмөл юм дээр одоо суугаад очихгүй. Тийм нь зан заншил уламжлал ёс тэр өвдөөс эцэг өвдөд гэдэг бол айл хэдийн өнгөрөөд ард тултчихсан шүү дээ. Тэрэн дээр одоо ингээд зуралдаад тэрнтэйгээ зуралдаад урагшиж чадахгүй юм гэдэг бол ямар их одоо хоцрогдол бонсол бай гэсэн ийм одоо маш одоо радикалны ийм одоо онол гаргаж ном бичижсэн. За детерминизм тэр материализм гэсэн одоо Марксийн энэ онол бол мэдээж одоо тийм амар биш. Энийг одоо бид нар яг их ихтэйхэн ивийн олж зөөлөн ингэж ярилцаж явахгүй. Социализмын үед энэ номуудыг чинь хамаа намаагүй орчуулад юуг нь ойлгохгүйгээр хачаа бичүүлээд тэрийг хичээд болгож заагаад тэрүүгээр оюутнуудаас шалгалт авах тэгээд ерөөсөө солиог л болсон байна. Одоо тэнд одоо тэр X Marx-ын орчуулсан нууд тэнд одоо байж ш. 50-аад оны. Бид тэр харлаа. Дараагийн лекцэн дээр би тэр номнуудаас бас ганц хоёрыг одоо иш татж ярина. Тэгэхээр ерөнхийдөө айлгаж сүрдүүлдэг, онгорч хөөрдөг тийм л салбар болоод өөрчлөсөн байгаа байхгүй юу? Социализм үед энэ одоо марксизм, ленинизм, энэ одоо чухал диалектик, материализм, чухал номнууд, шинжлэх ухааны коммунизм гэдэг чухал номнууд гэдэг болдог ном гэдэг. Тэр бол жоохон харамсалтай. Тийм учраас философи одоо ойлгомжгүй философор яах юм гэсэн одоо энэ одоо хэллэгүүд нарратив гэж хэлдэг шүү. Энэ хэллэгүүд бол манайд бол зөвхөн амны юм шүү болчихсон. Тэр чинь надад одоо их жоохон сааттай гайтай байдаг. Юм их гээл философорын юм ч гэдэг юм уу. Эсвэл бол философи хэрэггүй шүү дээ. Философи ойлгомжгүй шүү дээ гэж. Тэгсэн мөртлөө миний номыг уншаад ирэхээр өө энэ чи ойлгодод бай. Ямар сони юм бэ? Зарим намтар мэйл бичсэн. Монгол хэлээр би гинт таны номнуудыг ойлгоод эхэллээ. Энэ одоо болж гин үү? Тэгэхээр одоо чи ойлгож сайн байна шүү дээ. Тийм.
болж тийм одоо ингээд одоо цаашаа ингээд одоо тэгэл одоо ажилдаа тийм ажлаа сайхан үргэлжлүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ детерминизм, материализм гэсэн энэ одоо сүрхий одоо үгнүүдийн цаана юу явагдаад байна вэ гэвэл ер нь түүхийн болон түүхэн үйл явц бол ухаан тэр арт түмний түүх бид нар ярих юм бол ухаан тэр арт түмний тэр үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тэр хэр одоо хүчин чадалтай вэ? Тийм үү? Тэр хүчин чадал хэрхэн үүсэж хөгжиж өнөөдөр ирсэн бэ? Тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаар нь түүхийг хэмждэг юм аа, түүхийн ном бичдэг юм аа гэж байна. Тийм. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрхэн явагдсан хөгжил бол тэнцвэр хөх гэж байгаа. Тэгээс болоо. Хүүхэд бол энэ хатан энэ улсын хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөгжсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хөгжлийн үйлдвэрлэлийн хөгжлийн тэр явагдсан түүхийг түүх гинэ. Монголын түүх бол Монгол орнд үйлдвэрлэл хэрхэн явагдаж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрхэн хөгжиж өнөөдөрт ирсэн бэ гэдгийг одоо бид нар ярина гэвэл чадна гэвэл ярьж чадна гэвэл энэ бол одоо бидний түүх амар хэлж байгаа байхгүй юу? Маркс бол ерөөс бүр тачин том сэдвээр бичдэг шүү. Бид нар энийг одоо ойлгож энийг тайван чимээгүй ярьж одоо сурах хэрэгтэй Маркс. Тиймээс одоо Клавес Мойсиник юмтай селектор профессорын өмнө шалгалт өгөх гэж номнуудын хуудас худалдаж ажиллаад тэгээд тэрэндээ стресс, депресд ороод гар хөлн салгадаад бүд өсөнд орж байгаа нэг асуултанд хариулаад профессор томроод загнаад одоо ингээд явдаг үйл ажиллагаа биш ээ. Философи гэж. За энэ үйлдвэрлэлийн хүчин чадлаа үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр улсын тэр арт түмний хүчин чадлаа 3 хэсэг хувааж Маркс судалсан байна. За нэгдүгээрт нь хөдөлмөрлөх хүч. Тухайн тэр хүний одоо хөдөлмөрлөх хүч. Тэр бол нэгд нь биеийн одоо хүчин чадал. Бие сайдаа. Үлээ. Хоёрт нь оюуны хүчин чадал. Энэ хүчин чадвар танин мэдгүй мэдлэг янз бүрийн ном уншсан өөрийнхөө оюуны одоо тийм үү хүчин чадварыг сайжруулчихсан байх хэрэгтэй. Тэр аюул чухал шүү. За хоёр дахь нь том асуудал. Хөдөлмөрийн нэг багж гэдэг шүү дээ. Инструмент хөдөлмөрийн багжууд нь сайн байна. Одоо багжгүй гэж байна. Шууд одоо тийм одоо би 100 айлт чинь тийм үү янз бүрийн одоо скотч хийж одоо тийм үү зөв ингээд хайлчлахын орно ингээд аваараа ингэж гал одоо басж байгаа шүү дээ. Тэр чи одоо шүд одоо хөдөлмөрийн багж болж болох биш шүү дээ. Шүд ам гар ингэж одоо тийм шүү гараараа одоо ингээд гэлдэг шүү дээ. Тэр бол өстой болох. Бүх юм багжаар явах хэрэгтэй. За хөдөлмөрийн хэрэгс нэг талд нь багж нөгөө талд нь хэрэгцэл юу хэрэглэж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм бэ гэсэн ийм том одоо асуудал Маркс одоогоос 150 жилийн өмнө одоо гарч ирж шүү дээ. За хөдөлмөрлөх хүч буюу хүн. За хүнлэг орё. Түрүүн би хэлсэн биеийн болон оюуны хүчин чадвар. Нэгдүгээрт эрүүл мэнд байх хэрэгтэй. Хоёрдугаарт ерөнхийдөө тэр хүний биеийн эрч хүч сайн байх хэрэгтэй. Ажил хөдөлмөр хийж. Ийм эрч хүч. Одоо намхан өндөр гэдэгтэй биш шүү. Буляа чөлгөр гэдэгтэй биш шүү. Ерөнхий тэр хүний эрч хүч. Тэр хэрэгтэй. За оюуны хүчин чадвар гэдэг нь боловсрол. Нөгөө талд нь соёлтой. За энэ хоёр л одоо биеийн болон оюуны хоёр хүчин чадвар нийлснүүд хөдөлмөрийн хүч гэж нэрлэдэг. Хөдөлмөрлөх хүч. За тэгээд саяны биеийн болон оюуны хүчин чадварыг одоо тийм үү бий болгоход юу хэрэгтэй вэ гэдгийг Маркс жагсаасан байна. Нэгдүгээрт хот хэрэгтэй.
Яг хот дотор нийгэм үүссэн. Нийгэм үүсээд ирэхэд хүмүүс тэр дотор олон боломжтой болчих. Нэгдүгээр яг эндэгт очиод үзүүлж байна. Тийм. Өдөө чинь алс одоо уулын цаана байгаа гэрт байгаа малчд бол энлэгээс одоо хол шүү дээ. Тэнд бол ямар нэгэн хөгжил дэвшил ярих хэцүү. Хоёрдугаар спорт маш чухал. Яг л биеийн эрч хүч сайн байх юм бол заавал спорт хийх хэрэгтэй. Тийм учраас одоо социализмын үед бидний баг байхад чинь хавар намрын спартакиадууд гэж болдог гэсэн. Залуу спартак гэж грекийн баг шүү дээ. Спартакиад гэж. Тэргээрээ бид нар ч одоо гүүгээ хараа гараад хүсрээ зогсоол зөв спорт хийдэг гэсэн. Тийм. Одоо бол тэгэл жипний ард суугаад нэг тийшэл явж ах шиг юм да. Зөөгдөд. Тийм. Аав ээж нь бүгдүүдээ зөөдөг. Юм спорт ихтэй магтай. За сургуулиуд хэрэгтэй. Олон төрлийн сургуулиуд хэрэгтэй. Одоо хүний ч хөгжих гэдэг шүү дээ. Оюуны хувьд соёлтой болох гэдэг шүү дээ. Шинжлэх ухаан бол бүр хэрэгтэй. Тийм учраас одоо Оросууд чинь Монгол оронд шинжлэх ухааны академиг байгуулж өгч байгаа шүү дээ. Өөрийнхөө сонгуульчтай. Тэгээд шинжлэх ухааны академийн бүх физик, математик бүх судлаачдыг тийм үү? Археологч одоо юу вэ гэдэг хүн судлал юу вэ гэдэг тэр бүгдийг нь одоо Оросын том хотуудад бэлдсэн. Тийм. Одоо юу гэж нэ? Марксийн ийм хийх ёстой гэдгийг чинь Монголд яг нэг бүрчлэн гээд Оросууд хийж гисэн биш. Энэ сургуулиудыг байгуул. Энэ сургуулиудыг хэн байгуулсан? Энэ манай тэнэг нь оюутууд феодалууд байгуулахгүй шүү дээ. Гамдан сургууль байгуулахгүй шүү дээ. Гамдан эмнэлэг байгуулахгүй шүү дээ. Тийм. Эрдэнэзүү боловсруулах шинжлэх ухаан хөгжүүлэхгүй шүү дээ. Тийм. Дараа нь соёл урлагаар нөгөө мэдрэмж гооцвол боловсруулах сайж. Тэгээд энэ драмын театр, дуурийн театр, кино театр, цирк бүгд чинь одоо байгуулахгүй. Барьж өгөхгүй юу? Социализм. Надад одоо цирк нь одоо нэг баарны газар болсон гэж үстэй тийм. Тэгээд драмын театр, дуурийн театр хоёр нь тэгээд чинь үлгэр донгийн юмнууд тоглоод юм одоо айхтар бидрэгээ хөгжүүлэх сонгодог одоо хөгжим театр сонгодог хөгжим болж ирж байна. Төгөлдөр хуур хийл одоо орж ирж байна. Энэ хойно одоо хөгжим үжигт би бас нэг хэдэн сар лекц уншсан. Юугаа морин хураал яриад байгаа юм биш. Тэрнээс одоо төгөлдөр хуур хийл хөгжим сонгодог хөгжим бүр ингэж хайчихсан. За хөдөлмөрийн багж. За хөдөлмөрийн багжид юу болох вэ? За хүн хүч бол ийм байдаг юм гэж. Одоо хүн хүч чинь соёлжоод сүрхээ болчихлоо шүү дээ. Одоо тэгвэл энэ одоо нэг үйлдвэрлэл бүтээх хүнээ багжууд нь багжгүй ажиллахгүй шүү дээ. Нэг л сүрхээ өнсгсод байдаг. За багж дотор нь бүх машин техник орно. Бүх тээвэр орно. Энэ бол бас багж шүү. Үйлдвэрлэлийн багжддаг тээвэр. Ачааны тэрэг, төмөр зам, засмал зам юу гэдэг бүгд орно. Энэ одоо аймагуд энэ Улаанбаатар хотгоо энэ бүх одоо засмал зам ялангуяа энэ одоо төмөр зам тэрний галт тэрэг бол маш хэрэгтэй. Манай одоо галт тэргүүд хурдан болох хэрэгтэй. За бүх хадгалах байгууламжууд орно. Одоо бид нар социализмд одоо зойр гэж ярьдаг гэсэн. Энэ зойрууд за энэ том шатхууны том танкууд эдгээр бүгд хөлбөрийн багж. Тийм. Хаан хадгалах том байгууламжууд бай. Хөлбөрийн багжид машин техниктэй хамт. За бүх фабрик комбинатуудын барилгууд орно. Барилгач нь хөлбөрийн багж шүү. Муу барилга дотор юу гэх юм. Тэгээд энэ одоо энэ аж үйлдвэрийн комбинат гэж социализм гэж чинь хэдэн мянган хүмүүс одоо ажилласан том фабрик комбинатуудыг байгуулж илаа шүү. За дараагийн хөлбөрийн багж бол чухал эрчим хүч. Дулааны эрчим хүч, цахилгааны эрчим хүч, шатхууны эрчим хүч бол хөлбөрийн багж. Тэрнээс одоо шатхуун аваад тэгээд сайхан юунда машинтаа хийгээд тэнхэд бол зориулаад хөлбөрийн багж. Бид нар хөлбөрийн багжаа зүгээр л одоо зугаал цэнгэгээ гаргахад хэрэглэдэг шүү дээ. Цахилгааныг бас зугаал цэнгэгээ гаргахад хэрэглэдэг шүү дээ. Цахилгаан яагаад энэ олон Улаанбаатар хотод олон 1 2 3 4-р цахилгаан станцуудыг барьсан байхээр хөгжөөж байгаа. Дулаан үлддэг биш. Дулаахан өрөөнд дотор би ажиллаж болж шүү. Өдөө би эсвэгэр дотор би яаж философч юм.
боломжгүй шүү. Тийм. Залчин гал төвсээр баг гарч шүү. Тийм. За эдгээр бол бүгд хөдөлмөрийн багж даа. За хөдөлмөрийн нас энэ хөдөлмөрийн энэ үйлдвэрийг бүтээхэд хүн нэг толж байгаа. Машин техник, машин барилга эрчим хүч чухал байна. Одоо гуравт нь бүгдийг үйлдвэрлэхэд юу хэрэгтэй вэ? Түүхийд. Түүхийд байгалийн ресурс. Энэ бол хөдөлмөрийн хэрэгсэл. Энийг бид нар байгалийн түүхийдээ хэрэглээд багжаараа усран оруулаад оюуны төвшөнд хэрэгээ боловсруулаад бүтээгдэхүүн болгоод тэгээд одоо энэ гурав манад одоохоор гурлаа иргэлээ хүнд болчихсон. Нөгөө нэг хөдөлмөрийн багж үйлдвэрүүдээ хөвчт нэрийн дор хувагаад идээд тусгацсан. Хүн нь хөгжиж чадахгүй ихтэй сургуулиуд нь их хурлын гишүүдийн сургуулиуд сонгуулийн юунууд байрууд болоод хөрчихсөн. Тэгээд шинжлэхааний академи нь ламнартай нийлээд анагаахны их сургуулиуд нь ламнар профессор болоод тэгээд мухамсгийн үүрэг болчихсон. Тэгээд сургуулиуд нь одоо мовис центр бол одоо мухамсгийн том үүрэг. За тэгээд байгалийн ресурсаар бид тэрнийхээ эзэн биш. Оюу толгой юм одоо юу гэдэг гериотинтэй юм уу? Гадных нь тэрний эзэд нь болчихсон. Тийм. Ингээд бид нар гурлаа. Ингээд сайхан ингээд одоо сууч. Гурлахаараа коммент чиг өөр юм байна. За ийм том асуудлуудыг уулын Маркс номнуудаар хичээд үлдээчихсэн. За бид нар тэрийг олигтойхон орчуулж, олигтойхон өөрийн болгож чадахгүй явсаар байгаад тэгээд хөвчл бид нэрийн дор Марксыг эсрэг үйл ажиллагаа хийсэн биш. Маркс хизээж тэгж болохгүй шүү гэж ахад монголчууд бид нар яхав. Энэ бид нар үлддэг шинээр гэдэг чинь жинхэнэ болж шүү дээ. Тэгэхээр бид нар оюуны хөвтөч муурсагтай үйлдвэрийн багжуудаа хөвчлөөд хуугаад иччихсэн үйлдвэрийн хэрэгслээ гадныханд алцчихсан. Авчиж тавьчихсан. Тэгээд энэ хүүхэд бол бүрт 200 сая төгрөг өгнө гинүү. Тий, оюутлогоос эдэн төгрөг авч л өгөх юм шиг байна шүү дээ. Тэр нь 10 сая доллар, хэдэн сая доллар өгдөө. Тэдэрт зүгээр. Манай мөнгө шиг л шүү дээ. Оюутлогоо. Тэндээс одоо ямар ч их ашиг бичлэгийн тэр энэ оюутлогоогийн тэр юмнууд капиталист одоо интеллигентүүд та тэгж ирээд хүний имийг булаагаад авчихсан. Өөрийнхөө нутагтаар байгаа юм. Эзэн өөр надад юм стратеги одоо сууж. За иймэрхүү байдалтай. Тэгэхээр Маркс бол ямар их чухал байсан. Яагаад нэг Марксыг ярихгүй бол Монгол улс болохгүй болчихвээ гэж би одоо бүр ийм асуудалд орсон чинь ийм шалтгаантай байхгүй. Философч хүн би ялангуяа Германд одоо доктор зэрэг хамаасан философч Монгол хүн би энэ бүгдийг автан өндөө нийгэмдээ хүргэхгүй, иргэддээ хүргэхгүй явна гэдэг бол одоо тэнцвэр байхгүй. Хэвээр. Яг өнөөдөр энэ Монгол хэсэг хэтэрхий их даван гайлцсан. Энэ улс төрийн намууд нийлээд хэтэрхий их ихэнхтэй болчихсон. Ийм үед философч үгээ хэлж гарч ирэхэд биш хэцүү л дээ. Тийм намайг ч одоо яам л да. Нилээн л одоо бэлтгэн л доо. Тэгэхээр хамаагүй л дээ. Философч бол ертөнцийг өөрчлөх ёстой. Гэдэгтэй адилхан Монголыг өөрчлөх ёстой. Тийм философч одоо философтод лекц уншиж ном хичээлээд болохгүй. Тэргээрээ өөрчлөлт хийх ёстой. За ингээд Маркс ерөнхийдөө өөрийнхөө ингээд номыг бэлдэж байгаа гэж та. Дараагийн одоо ойлголтууд өгсөн байна. Ер нь ерөөсөө хүн төрөлхтөн чинь яаж явж өнөөдөр ирсэн бэ гэсэн энэ хөгжлийн үйл шатуудыг гэж хэлж чадсан байна. За нэгдүгээрт нь бол ерөнхийдөө за ер нь хүн төрөлхтөн бол эхлээд бол хууль нэгдлийн хэмжээтэй байсан. Тэр үедээ бол багш коммунизм шиг байсан. Их нэгнээс булааж идээд нэг нь баяжаад нөгөөд нь хохроод бол тийм байгаагүй ерөөдөө олсон юм угаагаад энэ амьталтай тэгшэрхтэй тэгээд ирчлөөдөө ингээд үдэнгээ сайхан байж байна. За тэрний дараа аюул гэж ирчээ.
Тэр нь болохоор нөгөө боолын нэг. Тодорхой зөвхөн хүмүүс гарч ирээд тэр нөгөө бидний яриад байгаа тэр юу одоо үдүрийн гэнэс нэг юм юу гэдэг редхөр юу гэдэг тэрийг зөвхөн хүмүүс эзэмшээ. Тодорхой нэг хүмүүсээ зөвхөн боолцлоо. Тэд л ажил хийдэг өөрснөө ажил хийхгүй гэжтэй. Сан хамтлаг цай босож идэг тийм одоо сквиз бичдэг. Тэдний бүх хөрөнгө мөнгө тэдний бүх хансаг амьдралыг хэсэг хүмүүс тэнд албадлагажуулж тэдний бүх одоо хөрөнгөтэй болох их усрыг бүрдүүлээд байж байгаа тэр хүмүүсийг бид боол гэж ш. Тухайн хүмүүсийг баяж сайн сайхан гэрүүлээрээ сайхан байхад нь хамгийн хямдханаар хийж бүтээдэг тэр хүмүүсийг чинь одоо боол гэж байгаа ш. Ийм нийгэм одоо үүсэж ирсэн байна. За энэний дараа зарим одоо ардталууд бол шодрын нийгэм рүү орж ирээ. За одоо ингээд ирэхээр бас жоохон гайгүй дэвшлэг явуулсан. Боолын нийгэм болоод ирээд хоцорчсон. Одоо боол хүмүүс ерөнхийдөө бид нар бас энэ юунасаа бүртмээр биш. Жишээ ганцхан одоо байж байгаа ш. Бид нар тодорхой хэмжээгээр бас нэг өөрийнхөө хувийг бүртмээр биш. Дандаа бодож чамаас айж сандарч гэж боолчлох тахгүй өөртөө хувь бүртгэхгүй байна гэсэн ийм цаг үе байсан. Феодалын нийгэм гэдэг бол ажгүй нийгэм. Тэгэхээр Монголд бол нэггүй. Тэр нь бол тодорхой нэг гар урлал өгчдөг, гоцол хийдэг, сууж байгаа хийчдэг, сууж байгаа санд шинэ хийчдэг. Ер орон хэрэгтэй хэрэгсэл тавиуруудыг хийчдэг. Бас нэг хувцсууд нэгчдэг, оюутлын үйлдвэр оёждаг, талах байцдаг. Юу гэдэг тийм феодалын нийгэм өссөн. Ерөнхийдөө эзэд нь ерөнхийдөө бас хитрхи их одоо дарамжуулсан дамжуулсан биш. Бас хайр тэр хүмүүс сайн ажиллаад хөдөлмөрлөө төглөг тэрний хуваагил цаашаа тэр бүгдийг зарцуулдаг. Феодал нэртэй эзэд гарч ирсэн. Эдгээр бол одоо маш их хэрэгтэй. Манайд бол ийм феодал бол хэзээ ч үсээгүй. Цагаансаар хийж наадан хийдэг л ийм Монгол ноёд үссэн шүү дээ. Уулын манж ноёд бол Монгол ноёдод бол маш их хэлсэн. Өнөө хоолж өмлж авч яваач гэдэг. Тэгээ манж нарын одоо байгуулсан тэр сайхан зүйлүүдийг тэр сайхан худалдааны сайхан сүлжээг одоо манай Монгол ноёдод бол нэгдэж. За тэгээд одоо нөгөө нэрлээд идэг тусгай давталтын баатар одоо иш одоо хин нийт тийм зүйлүүд энэ одоо хөгжиж исэн бас нэг гайгүй нийгэм рүү явж исэн тэрийг ч одоо задлж манжнарт буруу өгч одоо солирсон байж шээ. Ардаа иш бол манжнартай тэмцэх биш. Монгол ноёдтойгоо тэмцэхсэн байсан баг. Шүлтэй. Артөндөө яадаг, гомгойлдог, цаасар хийж өнгөрдөг, том хөөрхтэй Монгол ноёдуудыг бодоо олгосон байсан баг. Бид нар янтаа залцсан юм шиг байна л дээ. Тийм. Өөрийнхөө эрх ашигын төлөө тийм ардаа иш зүйлүүдийг жинхэнэ хэрэгтэй байсан манжнар руу явуулаад юм хийж таваад цэцэг гэж суугаад жоохон усан дэмлээ. Сонсоод байсан чи сайн ховд ангид явж байхдаа сонссон чи шаал хөртөг болтой. Тэр шал хуцаа юм. Тийм сэрхий. За ингээд одоо феодалын нийгмээс бол капиталист нийгэм рүү шилжиж байгаа юм. За одоо энэ жинхэнэ хүндэг үснэ. Тийм үү? Тусдаа ганц энэ тэнд одоо гутлын одоо орчууд байсан бол одоо гутлыг 100-100-аар 1000-аар нөлөөлдөг техник үйлдвэрлэж машин техник үйлдвэрлэж ингээд одоо ажиудаг гэсэн чинь мастеризation. За ингээд ирэхэд хүмүүс хуцтай болно, үдээний жигэд гутлцтай болно. Энэний талаар ямарч одоо зоох асуудал болчих. Ууч одоо гэртээ дээл ойд сууж идэг байсан бол тэр дээлийг 100-аар 1000-аар үйлдвэрлэждэг. Оюутлын үйлдвэрлэлд гараад ирж байгаа. Гэртээ ганцаараа сууж дээл цэвэр ингэж ажуулдар болно гэж хөгж гисэн. Одоо гэртээ хийгээд байгаа шүү. Бүгдийг машин техникээр чамштай олноор үйлдвэрлэдэг. Ийм үеиг бол капитализм гэж байна. За одоо тэгэхээр нийгэм улс орн капитализм болоод бүгдээр гутлавцтай хоолундтай сайхан болчлоо. Тийм үү? Гэртээ давч байх хэрэггүй, далхны үйлдвэрээс чинь сүүгээс хагаад аль болон үнэтэй байх шаардлагагүй.
сүнэглэлээр суугч юм. Айл болгон одоо тийм үү малт хариулах гэсэн. Ферм том нэмий хоньны ямааны адууны том фермүүд үүсгэх ёстой. Тэгээд ажлын хөтөлбөрийн байрлал явуулах ёстой. Гэхдээ айл болгон гэдэг адуутай. Айл болгон гэдэг үнэтэй. Яг ажлын уулын цаан дээр адуутай хөттэй ямаатай хөртэй энэ айл адуутай ямаатай хөртэй энэ бол ямар ч юм. Хүмүүстэй портертай бас өсөө хаддаг. Хажуугаар бас блок зогчтой. Ямар ч утгагүй. Энэ бол бүр боолын үе соноо. Бүгдээ тийм. Тэр олон төрлийн чинь бүгд айл болох юм сум болгон төрж байгаа. Угаас статистик үе төржүүлж байсан. План толгоос ингэж одоо цагаанаас ингэж тэр түнэний ферм. Нэг гистэй үнэтэй байгаад ямар ч утгагүй. Шат инглиш арай өгчихэд дуралцаар. Тэрний оронд сургууль сураад боловсон мэрэгчтэй бол. Тэр чинь тэр фермүүд хийж. Тэндээс сүг аваад өгч. Нар одоо хань маань одоо гаргаад бол хаан итгэх гэж суугаад хэрвээс хэрэггүй. Жишээ нь магны ядлагаас бүгд дэдгүүрээс очиад хөдөдөө бахам. Би ч юм уу аяж болох. Босч гээс бодож яах юм бас бузаа авчихсан. Энэ ч бол нэг гэсэн. Ингээд одоо түүхийд хоол хүснийх нь асуудал 36 асуудал шийдэгчгээ. За одоо шийдсэн. Яг татис бас асуудал яг хидэх баяжиг үсээ нөгөө ажилчдаа бас цалин багтаа байх гэдэг учраас одоо баячуудыг эрхийг хязгаарлах хэрэгтэй. Хөрөнгөнүүдээ эрхийг хязгаарлах хэрэгтэй. Тэгэхээр бас статистик заах хэрэгтэй. Тэгшэрх. Одоо тэгээ одоо манайхын чинь нөгөө капитализмаар бид нар яваагүй учраас социализм бүтүүлсэн гэдэг чинь үгүй. Ядарч ерөөсөө капитализм байгуулах боломж байх байсан. Яг л бид нар феодализм байх байсан. Гар үлдэх өгдсөн. Бид бол зөвхөн боолын нийгэм л байжсэн байхгүй. Тийм. Ноёнтой тэгэл ноёныхаа хамаг юм хийдэг. Эсвэл лав нарын хоныг хариулдаг. Тийм одоо часын мас үрдэг амар хойлоо шүү дээ. Том толгой одоо лав нар байлаа шүү дээ. Манай лав нар ч юм бол феодал лав нар болохоос биш. Шашны нэгүүлсэнгүү оюунлаг лав нар биш байх. Шуналтай эд хөрөнгө зулуулдаг лав нар. Тэр одоо нөгөө буддизмын энтгэл төвдийн суулын хятадын тийм үү тэр нөгөө сүм хэд суугаад тэгээд хүн төлөвлөсөн сайн сайхан хийгээд сууж идэг тийм лав нар биш байхгүй. Лав нар ч бол аймгийн зам аймгийн арслан шиг хонтон битээ мусхиддаг тийм одоо юм өгдөг баг шүү дээ. Юу одоо чөргөрөө нэгүсэнгөө сайхан ёсолтхонтой сайхан төр төрөлтэй биш. Бидний дараалал биш. За тийм бас бидэрт бол хувийн нэг боолын нэгэн л жоохон байгаа. Феодалын нэгэн бол маад байгаагүй. Нэгэн феодалын нэгэн байхгүй том эцнүүд үүсэх учраас газар тариалан янз бүрийн хөдөө аж ахуйд том хөдөө эзлүүд үүсэж тариачин гэсэн ангиуд үүсэх учраас бид феодал явж боломжгүй байсан. Феодал нэгэнд боломжгүй учраас капитализм боломжгүй. Тийм. Тэгэхээр бид бол боолын нэгмээс шууд социалист нэгэн авч ирсэн. Wel скигэрээс тэр чинь лав тэгэл бүрхий айл болгоно нөгөө хонь хариулаад хоорондоо зохицоод нэг айл нь хонь хариулдаг нэг айл нь дээл уйж хоолунд бэлддэг нэг айл нь хичээл ном зааж оюуны төвшөнд хөгжүүлдэг тийм 4-5 айлууд хамтарч чадаагүй. Хоолоо яг тийм хийгээл. Одоо сая замд явж байгаа. Хаана үлээ замд хоолны газар баг. 20-д адилхан байсан. Яа одоо бүгд адилхан. Баярлалаа шүү цаа. Яахаас та цаа. Яг хийвэл яг нөгөө боолын нийгэм үе. Уулын феодалын нийгэм үүссэн бол чинь цайгаараа нэг айлын төрөлжөө, хоолоороо нэг айлын төрөлжөө, нэг айл нь аяг цав угааж цэмгэлдэг нэг айл байна. Нэг айл нь яадарч түүхий идэ нийлүүлдэг Улаанбаатар ч юм уу энэ дэндээс хямдхан авчирдаг. Тийм ингээд төрөлжөөд нийгэм шиг анхны хэлбэр тэнд үсэг биш. Үсч чадсан биш.
Одоо Улаанбаатар мэдэн шүү. Бүгд л архины өндөртэй. Том компаниуд гэж яриад байгаа шүү. Тэд архил зарж байгаа шүү. Тэний одоо ашигтай биш шүү. Өөр ямар ч худалдааны амины бизнес ашиггүй шүү. Архив ордоо тэгэл мөнгөжөд эхэлж шүү. Ямар ч мэрэгжил одоо архивтай цалин өгөхгүй бай. Ганцхан цалин өгөх мэрэгжил байгаа шүү. Лам бодлоо тэгэл мөнгөтэй суулгах шүү. Тэгээд өгөөг бол тэгэл жоохон том биетэй булчин сүнстэй бол зодооны бизнес рүү орох. Бүхээр юм уу хүн зодд юм уу яад би. Эсвэл би хамгаалагч болдог юм уу? Бүх Монголын бүх ч юм бол ерөөдөө зодоо шүү дээ. Хүн өвдөлт шүү дээ. За ийм л одоо нийгэм рүү ингээд ороод ирэх чинь нөгөө Марксийн нөгөө хүн ярьсан биднэрт анхааруулсан номнуудаараа хөгсөн тэр бүхэн чигэд байхгүй болж байгаа байхгүй. За дараагийн сэдв рүү оръё. За яг одоо энэ бол ингээд марксизм гэсэн том онолууд гарч ирсэн. За энэ л орж нэг их одоо юу яг дараагийн лекцэн дээр нэлээ ярина. Ер нь бол марксизм бол бид нар одоо марксизм, ленинизм гэдэг тэд нар яг ер нь бол тодорхой нэг улс төр философийн нэг чиглэл байхгүй марксизм гэдэг тусдаа. Тийм ер нь бол эдийн засаг болон нийгмийн онол. Нийгэм ийм байх ёстой, эдийн засаг ийм байх ёстой гэсэн үг л. За тэгээд улс төр шинжлэх ухаан тийм үү янз бүрийн хүний оюуны одоо тийм үү марксизм гэдэг улс төрийн шинжлэх ухааны эдийн засгийн нийгмийн ийм онол үүсгэх юм байна шүү гэж ойлгох. Марксизм нэг их хол юм биш. Энэ нийгмийг яаж цаашгаа явуулах хамгийн одоо сонголт зөв. Арай хүмүүс өчгөр ийм одоо нийгэм байгуулах гэсэн л оног Марксыг одоо номнуудаас гаргаж ирсэн судлаачдын онол гэж бид марксизм, марксист гэдэг байгаа шүү дээ. За тэгэл марксист одоо философи яриад гэх юм бол хамгийн эхлээд шашны шүүмж. Дараа нь хүн гэж юм бэ? Антрополог. Дараа нийгэм гэж юу вэ? Society. Дараа нь эдийн засаг гэж юу вэ? Эконом. Бид нар одоо эдийн засаг, санхүү эдийн засаг хоёр ингээд холбоод байгаа юу? Холиод байгаа шүү. Эдийн засаг чинь тусдаа. Эконом. Санхүү чинь тэр тийшээ. Finance. Finance. Тэгэхээр энэ банкнууд чинь эдийн засаг биш. Банкнууд чинь зөвхөн санхүүгийн банк. Өөр зээл хоёр дээр тоглодог. Гол шүү. Батнаас банкны өөрт нь байхгүй шүү. Хаанаас өөр зээлийн за яг манад бол яг та манай банкуд бол яг ерөнхийдөө сонгуулийн банк шүү. Бид нар сая ойлголоо шүү. Хөгжлийн банкны дампуурлаа сая ойлголоо шүү. Хөгжлийн банк бол сонгуулийн банк байсан юм биш. Сая хөгжсөн сонгуул хөгжлийн банкыг хэлсэн юм биш. Энийг хурц сууж байгаа юм. Тэндээс цаг мөнгө олж авсан шүү. Одоо одны боловсролын яамны сайд гэдэг энэ хамгаалан гэсэн дээр хамгийн мөнгө авсан шүү дээ. Тэр том болсон дээр энэ чиглэж энэ уусаар балдах гэдэг шүү дээ хамгаалан. Яаж одоо Москвын боловсролын системийг энэ хүнд одоо даатгаж авч болж байгаа. За тэгээ нийгэм, түүх энэ бүгдийг марксист философи бүгдийг судалж номнууд бичсэн. Энэ бол марксчлахгүй. Тэс тийм одоо зүгээр Маркс социализм болсон болоогүй гэдэг багчлал. За яагаад одоо шашны шүүмж гэж байгаа. Маркс бол ерөнхийдөө шашныг шүүмжилдэг. Тэгээ одоо эсрэг гүйцэж байгаа биш. Шүүмж. Бүх шүүмжийн эхлэл бол шашны шүүмжээс эхэлдэг гэж байгаа. Хаанын газар юм шүүмжлэл эхлээд шашны шүүмжлэх ёстой. Яг шашнаас болж тэр асуудал үүсдэг юм аа. Нийгмийн асуудал явахгүй шашнаас үүсэлтэй наадах чинь. Эдийн засаг санхүүгийн асуудал явахгүй шашнаас үүсэх. Улс төрийн асуудал явахгүй шашнаас үүсэх. Боловсролын асуудалд орчвол шашнаас үүсэх. Шинжлэх ухааны актын асуудалд орчвол шашнаас үүсэх. Гэр бүл асуудалд орчвол шашнаас үүсэх. Гэр бүлийн хоёр нэр юм асуудалд орчвол шашнаас үүсэх. Ээж охин аав хүү асуудалд орчвол шашнаас үүсэх. Тэр бүх асуудлууд бүгдийн эхлэл шашнаас байна шүү. Тийм учраас тэнгэл шийдэг асуудлаа шийдэг өөр асуудал шууд ямар шуурмж. Яагаад би одоо энэ гурван сэдвийг яриад байна вэ? Марксийн одоо өсөлт энэ Ницшегийн ёсолтхон Сартрын сэтгэл зүй яриад байна вэ? Энэ Монголын ёсолтхон сэтгэл зүй улс төрийн асуудал бүгд шашнаас үүсдэг. Дундан ярьж иж
Эрдэнэцүг ярьж ээж амар ойсгалын хийдийг ярьж ээж л тэнд асуудал шийдэггүй захад Монголын нийгмийн асуудал чи явж болж. Улс төрч. Улс төрийн намд бол бүр боломжгүй. Тэгээд Маркс хэлсэн юм ерөнхийдөө шашнаас өөрийгөө чөлөөлж бие дааж хөгжиж л гэсэн. Тэндээс яаж чөлөөлөх? Өөрийнхөө хүчинд тийм үү? Итгэхгүй. Зүгээр өөрсдөө бүтээсэн зурсан Монголда итгээд яваад байгаа чи. Тэгээд бити бууж өгч л гэж байгаа. Чи энэ бурхныг зураа үстэй. Цагаан дээр ногоон дээр хийх. Юу гэдэг богж чамцсан одоо юу гэдэг? Жанрацыг одоо юу вэ? Тэр чи өөрөө хийгээ гэдэг. Гэхдээ чи өөрөө хийчих тэрийг ингэ шүтээ тэрнээс уян авсан юм. За ингээд шашин руу нэлээд үржирсэн. Өөрийгөө хөгжүүлээч. Бие дагаач тий. За хүн лөө орж ирсэн. Эцэст хүн гэдэг юм бэ. Хүмүүс Маркс хүн гэдэг бол хөдөл юм гэсэн. Хүн тэнцүү. Ажиг тэнцүү хүн. Одоо би хийм бэ гэж асууад байна. Би хийм бэ гэж асууж байгаа хүмүүс бол би ямар хөдөлмөр хийдэг лээ? Би юу хийж үтээдэг лээ? Би юу хийж тэр өнгөдөг лээ? Тэр чинь чи. Тэгээд нөгөө социализмын үед монголчин бүх хүнийг ажилдаа хөдөлмөртэй байлгах гэдэг чинь тэрэндээ баг. Энэ хүн ажилдаа болчих юм бол хөдөлмөртэй болчих юм бол цалин аваад ирчих юм бол хүндэж. Ажил хийж хөдөлмөр хийж цалин аваагүй зах энийг хүн гэхэд хэцүү. Тэр яваад шүү. Яг л хүн хөдөлмөрч юм хийж байгаагаараа өөрийгөө илэрхийлж. Юм хийж байгаагаар тэр хүнийг юм биш. Юу хийж байгаагаар нь тийм үү? Тийм хүн байна шүү дээ. Тэгээс тэний хүүхэд хэдэн дөрөвтэй тэр ямар ч хамаагүй. Ямар одон шагналтай тэр ямар ч хамаагүй. Одоо бид 100 өрхөн гэж яриад байдаг. Тэр 100 өрхөн тэр 100-уулаа өглөөнөөс орой хүртэл 8 цаг юу хийдэг юм? Юу хийж цагаан өнгөрөөдөг? Тэр 100 өрхөн. Тэр одоо бүх тэр яруу найраг, тэр компани босс, тэр улс төрч өглөөс орой юу хийдэг? Чи гэж яахгүй юм гэсэн. Хүн хөдөлмөрөөр хийж бүтээж удаатай явнаа гэж. Монгол чи хийж чадахгүй. Хоньноос ялгаагүй нийчийг хийхээр. Ямар ч хон шиг. Ичээл. Тэгээ нэгээ нэрлээ хэрэгжиж байгаа шүү дээ. Тэгээд сайхан хоол идэж чадчихаар гэлсээ хэлээд нэгээ дэрлээ хэрэгжих юм бол хоньноос ямар ч ялгаагүй. Тийм. Юмсаас хүн хөдөлмөрөөр хийж бүтээж утгатай яг хийм хийгээд бүтээгээд үр дүнгийг хараад тэрэндээ баясаа кайф аваад ингээд амьдрах тугай явах нь шүү дээ. Тэгээд хонь харагдах биш шүү. Тийм хонь уралдах биш шүү. Бүх барилдах биш шүү. Энэ боолын нийгмийн үеийн үйлдэл. Тэр үед байсан. Яг ноёдуудын зугаа гаргадаг байхгүй да бүх барилдах, морь уралдах, номсон маргч чинь ноёдуудынхаа зугаа гаргадаг байсан байхгүй тэр үед хантаа. Өөр юм. Нөр хүний сэргээд үнэхээр антай адилхан гэж байна. Тэгвэл хөдөлмөр хүнийг бий болгоно. Тийм. Яг тухайн үед тэгэл нэг жоохон ингээд очиулаад тавьчих байгаа байхгүй. Тэгэхээр хүн хөдөлмөрийг бий болгох биш. Тийм үү? Хөдөлмөр хүний илэрхийлэл гэсэн. Хүн хөдөлмөрөөр өөрийгөө илэрхийлэх. Тэс бий болгох биш. Энд буруу очиж байгаа. Тэ буруу очиж байгаа. Бий болохгүй. Өөрийгөө илэрхийлэх. Энэ нэг хоёул манай тийм ажил байгаад очихоо. Миний амарт ордог юм шүү дээ. Би юм хийдэж шүү дээ. Ийм номзом би бичсэн шүү дээ. Нааш ороод ирэхгүй. Тэр хөдөлмөрөөрөө би өөрийгөө илэрхийлж шээ. За ийм том одоо сэтгэв. За баярлалын тухай натурын тухай бас маш их хэлсэн. Маркс бол бид бол тэртээ натурын байгалийн бүтээгдэхүүн. Шүү.
байгалаа ашиглаж төрөөсөж хөдөлмөрийн хэрэгсэл байгалаа хэрэглэж ашиглаж хүндрэлтэй өдөрсөн. За бид нар натурыг байрлыг хүндрэлтэй төсөөлж чадахгүй. Бид нар зөвхөн өөрсдийнхөө амьдрах орчныг сөнөж чадна. Дэлхийг байрлал өдөр сөнөж идэж чадна. Байгалууд өөрийнхөө процессор олон зуун сая жил тэрбум жил өдөрсөн. Дэлхийн өмөрцөг дараагийн олон зуун сая жил дахиад 2 тэрбум жилийн нас байгаа шүү дээ. Тэр яваар л юм. Чинь доктор хүүд эргэлдэж яваа гайг шүү дээ. Энэ гадны бид нар тийм үү? Сөнөөнө гэсэн байна. Бид нар сөнөөнө гэж өөрсдөө сөнөж. Энийг дэлхийн бомбчийг дэлгэрчих юм бол энэ чинь өөр нэг гаригууд очиж наалдаад дараагийн докторгийн үйл явц явагдаад цааш явж асуудал. Ямар ч асуудал. Тэрнээс хүний асуудал бол дэлхийн бомбчиг байгалаа сөнөж байна гэдэг чинь та амьдрах орчноо сөнөж. Өөр юм. Эргээд хэлээд байна. За хүн ба эрхчлөө гэсэн сэдв яасан цаахаа эрхчлөөг бол ерөөдөө манайхаас нэг их яагаагүй анхаараагүй. Ер нь бол эрхчлөө гэдэг бол маш их төвөгтэй сэдв. Маш их төвөгтэй сэдв. Яг ер нь бол хэдийд эрхчлөөтэй байвал хамтрал дотор л хичээлдэг гэсэн. Хамтарч ээж бид нар ингээ нийлж хамтдаа байж ээж байвж чадах юм бол энэ дотор л бид нар эрхчлөө юм. Энэ толтолцоо эрхчлөө боломжтой. Ганцаараа бол эрхчлөө байна. Одоо янз бүрийн бичээд хөдөө мөртөө тавьчих байгаа нэг ямар эрхчлөөтэй юм бэ? Бид нар шал удлаа. Маш боломжтой. Монгол хүн одоо нүүдэлчин ард түмэн анханасаа л их эрхчлөөтэй хүмүүс. Нүүдэлчин ард түмэн ямар ч эрхчлөө байна. Үргэлж айдж явна. Булгаа дээр юу вэ? Хүн бүр нэгнийхээ хулгайч дээр юм шиг. Тэрс өдөө явж байгаа чинь таних хүнээс хараад байсан юм биш. Ямар байна уу? Ихний ивийг олж харьцахгүй бол аль мутдаг вэ? Нэг жишээ жоо юм болохгүй бол өдөр шүүх байхгүй, цагдаа байхгүй яач. Тэгээд одоо тэр автор чиглэгээр чинь гэж бодсон биш. Би ер нь аюу шүү. Одоо чиний араас төвчсөг бодох дөрчихгүй шүү гэдгээл одоо ямар нэг байдлаар итгүүлж үнэмшүүлэх. Тэнд бол эрхчлээ байна. Бид доктор чи эрхчлээ. Бидний доктор сурам боловсрол хийх гэсэн маягийн туслан дэмжин янз бүрийн юм явагдаж штэ. Тэгээд чи эрхчлэгээ болсон. Бас тэр энэ надад нэг юм заагаад өгч юм. Чамаас нэг хэлэн за энэ дотор гэсэн юм. Бид ч болж. Тэр нөгөө миний хэлээд байгаа чинь нөгөө монголчууд манай нийгэм болвол бид бол чадаагүй гэж тэр баг. Бүгдээрээ өөрсдөө тусдаа нөгөө төрөний хэлдэг ш. Яг нэгээ давцсан юм тийм. Хизээч бид болж чаддаг. Энэ одоо миний нэгдхээр юм хятад араб гэдэг энэ эрдэс чинь бүгдээрээ бид болчихсон. Тэрс эдгээр бүгдээрээ эрхчлөлтөд арддаг. Бид болчихсон. Тэр дотор өөрийнхөө дуртай юм хин нэгэн хуржээд нэвлээ ачихгүй, хин нэгэн хуржээд булгаалаа ярьчихгүй, хин нэгэн хуржээд хийж дуусныхаа дараа булгаад авчдаг. Монгол хэлний асуудал биш. Хүн юм хийж хаад дуусгын хүлээгээс очив. Дуусгын булгаад авчдаг. Тэр бид авчдаг. Автомашин Японуудыг үйлдвэрлэхийг хүлээгээс очиж төдөрч. Үйлдвэрлэлд тусаа уурхагаас авсан мөнгөөр авчиж яг соёлтой аргаар авчих болно. Дээрүүд бол дээрэнд авчдаг гэсэн. Өөртөө тохиж шил. Хүний юм хийх болчих юм. Хүлээгээ сууждаг гэсэн. Хийгээд тусгаад авна. Тэр бусад хүн эрхчлөөтэй байгаад бусад хэрэгтэй. Та нар надад хэрэгтэй. Тэжээд би эрхчлөөтэй. Та нар байхгүй. Та нар байгаа учраас би лекц уншиж эрхчлөөтэй биш. Би гав ганцаар болоод юугаа хийх юм. Өөрийгөө зөв мэдээ. Өөрөө гаргацаа барьчихсан. Тэгээд өөрөө барьсан. Өөрөө тэрнээ баясаа ингэ сууж явах юм. Чи инээд гэдэг ш. Тийм хүмүүс зөндөө биш. Ганцаарыгаа суулчихсан. Зайл юм яриа. Хэлж баг. Цэцэн хүнджээ. Тэг өөрийгөө ялчих шиг.
40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хинч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг осны тухай номдож байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа бухчих шээ. Хайр дор шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг тал нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэлүүлсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Хайрыг тастаа авдаг болчихвол тэгэл тийм болно шүү дээ. Зовцолж байхгүй. Энд ч арахгүй гэж зовх. Агшин гэх юм жаа агшин. Ер нь болж өгөө сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тарих тавих хэрэгтэй байхгүй. Тарих амардаг байхгүй. Муухай бодлоо тарих амардаг. Хороод байгаа хүмүүс хэрэгтэй ирэх хүмүүс хачаа хачин байж болно. Хамаг өөрөө дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эрхчлөө гэдэг чинь байж тээ. Эхлээд байж тээ. Хүн урагшаага эрхчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголчууд битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаанч бөөлөл агаас бөмбөрдөг. Зан заншлаас хурдан салбарсан явчихгүй шүү. Орчин үед зан заншлаа гэдэг. Яг зан заншил чинь нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нэг стрессгүй байхгүй юу? Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон савд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй юу? Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй юу? Уул стресс гэсэн. Стресс бол тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нэг ном уншдаг учраас тархин өрөхөд өгчдөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад ирдэг. Тэ хөрхөн өндөр өгтөд бизнес сайшгүй. Асуудал боловсролтой болох ирэх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садны дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг шүү. За тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хөрлөд идэг л та. Тийм эрдэмтэн энэ төр гэдэг л та. Өгөөл тэ эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруулж ахруулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зуртаагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшинтэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгээд одоо нөгөө тэнгэр дэвшний дээр байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яагаад коммунизм гэдэг юм бэ гэвэл яагаад гэвэл коммунизм гэдэг чинь эрхчлөөтэй бодохын тулд бүгдээрээ нэгдээд сайхан нийгэм байгуулаач гэдэг шүү дээ. Тэгээ бид болооч гэдэг шүү дээ. Тийм учраас тэр социализмын үед нөгөө энэ олон аймагуудаас энэ олон бүлөөнөөс бүгдийг ингээд холиод Улаанбаатарт ингээд бүгдийг тасчих тэр баг. Баруун аймагт нэг зүүн аймаг ингээд хойдлын аймгийн урагшааны үлгээд ингээд хооронд нь нийлж ингэж холж исэн. Цаана тийм учиртай баг. Хинтээ чамаагүй найзлаад нөхөрлөд бити манай нутаг манай аймаг гээд ингээд тийм үү бугшраад ялгаад боловсруулаад байгаа чи хэнийг чамаагүй өөрийнхөө одоо юу гэх юм одоо анд танил дотны хүн гэж бити нутгийн хувийн хасаараа энийг хэлээч гэдэг чинь хэлээд шүү дээ. Коммунизм бол болгочлоо. Зорилго нь мэрэгчлээ. Тиймээс өнөөдөр капитализм ч юунд ч эрхчлөөтэй социализм ч эрхчлөө ярих жоохон хэцүү. Коммунизм нь социализмын дараа чинь коммунизм байна шүү. Тэнд л эрхчлөө. Тэр коммунизмаас нааш эрхчлөө ярих юм ч боломж. Яг ганц хоёр мөнгөтэй хүмүүс эрхчлөөтэй юм шиг мөртлөө тэр дансан дах мөнгөндөө бас баригдчихсан юм. Өглөө болгон дансаа авчихсан ш. Одоо тэр нэг Америкт хин гэж нөхдөд байгаа шүү дээ. Манай нэг X төрийнхэн бах мөнгө шалтсан. Тэгээ нэг тэр нь одоо Америктай ингээд үчихэд албачихгаа. Тэр байх болоо дуусгаа шүү дээ. Тэгэхээр тэргүй Америкийн нийгэмд ажиллах төлөвлөлтөд явах мэрэгжил оюуны чадвар байхгүй юм чинь. Манай улс төрийн намынхан их хурлын гишүүд чинь нийгэм рүү гараад ажил хөдөлмөд хийгээд мэрэгчлэрээ цалин аваад явах чадваргүй хүмүүс аа. Хэдэн худлаасан одоо мөнгөөр л яаж байгаа шүү дээ. Янз зууж байгаа шүү. За нийгэм гэсэн нэг том сэдв рүү орохоор ерөнхийдөө бол нийгэм гэдэг бол хүмүүсийн хоорондын харьцаа. Тэхний хадсаж байгаа тэр харьцааг нийгэм гэж байгаа. Хүмүүсийг хараад биш. Хүмүүсийн хоорондын харьцаа нийгэм гэж байгаа. Харьцаа холбоо. За түүх рүү яваад оръё. За түүх бол тэртээ тэргүй. Хүн төрөлхтний түүх гэдэг бол хөгжлийн түүх бэ.
нийгэм хэрхэн хөгжсөн тэр хөгжлийг л мэдэрдэг өөр юм байна. Хувийн нэгмээс болын нийгэм, болын нийгмээс хотуудтай болцсон нийгэм, хотуудтай болсон нийгмээс феодалын нийгэм, феодалын нийгмээс капиталист нийгэм. Одоо бол дэлхий бол капиталист нийгмийн байдал байгаа. Зарим орнууд социализм руу төрүүлээд авах гэж нэгэн оролцсон. Тийм. Тэр нь бүтлгүүцсэн. Тийм. Капитализм гэдэг бол хүн болгоно бүтээгдэхүүн үйлдвэрлэн хангамжтай болдог хэлээд байна. Тэрс нэг нэгээ хохироож, хожиж, баяжиж, хөрөнгөжиж бусдыг одоо мүлжих бол капитализм биш. Феодализм тийм. За ингээд социализм бол марксизм бол дотроо олон урсгалтай социал демократ, ленинизм, маоизм, троцкизм, барууны неомарксистууд, Германы Франкфуртер шүүлээ, Францын структурализм, Италийн апристууд, Югославийн титоистууд, пост марксизм гэдэг бүгд өнөөдөр ингээд судалгааны салбар болоод улс орнуудад байж л байна. Би одоо Бээжинд очиод марксизмын институт хүрээлэн байсан шүү дээ. Өнгөрсөн жилийн Арабын орнуудад одоо Байден илүү марксизмын хурал болсон л шүү дээ. Марксизм. Германд бол Берлинд бол дандаа л болчихдог. Бид нар нөгөө дээгүүр байгаа нөхдөд чинь хоолунд хувааж идэх гээд ядуу явах бол чиний заяаных, баян явах бол миний заяа цаанаасаа урд насандаа хэлсэн одоо юу гэдэг нүгэл буй гэдэг байдаг шүү. Энийг бол марксизмсад одоо ястаа мэдэхгүй төвчгүй. За марксизм буюу Марксийн онолууд бол зүгээр ингээд хараад ирээгүй. Германы Кант, Хегел, Фойербах, Английн Адам Смит, Рикардо, Францын Фури, Сан-Симон, Прудон гэдэг том онолчдтэй босож ирсэн. Зүгээр Маркс. Тэдний номнуудыг цааш нь одоо Оросын Ленин, Плеханов одоо юу гэдэг Германы Роза Люксембург гэдэг бүгд өөрсдөөс марксист онолыг. За ийм юм байна. За тэгэхээр Марксийн одоо марксизмын онолоор шин хүн төрөлхтөн шин судалгааны салбарууд үүссэн. Социолог, марксист социолог бол тэр цэгээрээ капитализм хэрхэн үүсэж хөгжиж дампуурж байгааг судалдаг салбарыг социолог гэдэг шүү дээ. Тэг манайхаа яг нийгэм судалдаг гэж нэрлэдэг. Тэгээ манай социологчид Маркс ерөөсөө ярьдаг юм аяг сайн. За эдийн засгийн Монгол, марксист эдийн засгийн Монгол тэр одоо үржүүлгийг хэрхэн зохицуулах, хүн одоо өрийн боол болж болохгүй, зээлийн боол болж болохгүй. Одоо иргэдийн. За манайх ч одоо тэгээ дээгүүрээ нөгөө боолын нийгэмтэй учраас дээгүүрээ дарангуйлагчид, тамтлагчид нь тэгээд баяж яваад идэх л та. За марксист литератур их хөгжсөн. Тэр юм бол хүн ингээд хийж бүтээж амжилтанд хүрээд амьдрал нь бас ингээд босож ирж байгаа юм. Марксист литератур бол нэлээд явсан. За бид нар бол литературыг уран зохиол гэж орчуулад байдаг. Тэгээ сая энэ хөдөө аймагуудаар явж байхад бол ерөнхийдөө марксист уран зохиол бол тийм л хүмүүс юм байна. Зургийг нөлөөлсөн байлээ. Ээлжингээс ахуулаад одоо хин байдаг нөгөө чиний одоо хин байдаг гайтай одоо хин нэлээ тэгэл бүгдээрнийхэн зургуудыг нөлөөлсөн байлээ. Тэр л үеийн анх одоо осод очоод суралцаад тэгээд хурж ирээд тэгээд анхны одоо сэхэд мэддэг үсгэжсэн тэр л хүмүүсийн зургууд. 20 хүний фото зургийг бас яг манай юмтай адилхан нөлөөлчихсөн юм лээ. Тэгээд харахад бол яг л бардаа уншиж ирсэн, номыг уншиж ирсэн л хүмүүс байлээ. Гэхдээ тэдний ном бол номууд өнөөдөр ерөнхийдөө хоцрогдсон. Сайн ойлгоогүй. Дараагийн лекцтэй би юу яаж одоо буруу орчуулснуудыг би бас тайлбарлана. За марксист литератур Фройд марксизм хөгжсөн. Энэ бол Зигмунд Фройдын одоо психоанализ хүний сэтгэл зүгээс одоо Марксийн онол одоо хосолж тийм Зигмунд Фройд Маркс гэсэн энэ хосолтын тийм онол бас нэлийн хөгжсөн байдаг. Ер нь бол масс бол одоо Марксийн тэр Фройд марксизм бол масс бол ерөнхийдөө их ноёроостой байдаг. Бид нар тэгдэж хавар боллоо. Одоо нөгөө юу ихтэндээ гэж хэлдэг шүү дээ. Синдром. Тийм. Тэгэхээр бол масс юм синдром одоо. Тэрийг одоо ноёроос гэж нэрлэдэг. Угийн тийм байдаг. Тэрийг одоо засаж хансах тийм. Тэр нөгөө масс дотор нэг бие хүн бас өөрөө синдромтой явж байгаа. Тэгээ синдромуудын нийлбэр болох нь ш. Тэгэхээр том синдром гэсэн юм ш. Тэгэхээр энийг маш сайн бодож зах хэрэгтэй. Буяа одоо төр судлаач тоо. За тэгээд нэг бүрчсэн хүмүүсийн одоо синдром ноёроос нь ханаас үүсчихгүй гэдэг. Ерөнхийдөө л одоо тийм үү. Хөдөлмөр эсрэг биш дараа болчихдог. Өдөртөө цалинтай авч чадахгүй, цалингаа аваад өдөртөө амьдарч чадахгүй гэдэг. Тэгэхээр
ноёростой синдромтой бол. Тэгээд эрхний эзэнтнүүд том байдаг. Одоо бүгд сайн хөгжлийн банкны буюу одоо сонгуулийн банкны асуудлаар нийт нийгэм хүмүүс бол синдром орчлоо шүү дээ. Ноёростой болчлоо шүү дээ. Тэгээс зөв хичтаарн мэдрэлгүй ш. Мэдрэлтэй юм бол. Тэгээд ерөнхийдөө 90-ийн хоорондын сексийн асуудлуудыг зохицуулж явах бол бид их одоо сексийг одоо хорих ч юм уу бид их тэрэнд одоо нөлөөлөх гэж оролдож бас байхгүй. Тэрэн дээр бол ерөнхийдөө бас энэ Фройд марксизм бол нэлээд ярьдаг. 90-ийн одоо асуудлын асуудлуудыг. За тэгээд 68 онд бол ер нь бол маш том одоо хөдөлгөөн Европын орнуудад эхэлсэн. За цаад Америк ч гэсэн Америк, Герман, Франц, Англи, Итали, Зүүн Герман, Польш, Чех гэх орнууд энэ талд Японд бол ерөнхийдөө 68 он дэлхийн 2 дугаар дайнаас хойш 68 он тийм хөдөлгөөнд эхэлсэн. За тэр бол ер нь хэд их капитализм, хэд их дарангуулаад, хэд их мөнгөний нийгэм үүсэж байгаа юм. Ихэнхдээ оюутан залуучууд боломж нь олж ирсэн. 68 онд Франц, Герман, Америк, Англи одоо юу гэдэг Нидерланд, Итали тэд нар орч ирж том одоо жагсаалууд хийсэн. Тэгээд энэ зургуудын одоо хэлсэн байгаа. Жагсаал хийжсэн. За тэгэл өнгөт ажлуудыг одоо гадуурхдаг тэрний эсрэг Герман, Америк жагсаал хийжсэн. 68 онд ч одоо нийгэр Африк нийгэр цайдаг хүн автобус руу ороод ирэх юм бол автобус нь байсан цагаан усны чи буу гэсэн. Энэ цагаан усны автобус. Тэрний эсрэг одоо 68 онд төвчжсэн байна. За дуу хөгжим рок, Woodstock, рок хөгжим бидний яг рок тийм үү одоо Rolling Stones, Beatles одоо юу гэдэг энэ группүүд чинь рок группүүд яагаад алдартай болсон байг вэ? Яг л энэ 68 оны хөдөлгөөн үүссэн учраас залуучууд тэдний дураараа замраагүй тэр одоо дуунуудын текст өгүүлүүдийг сонсож баярлдаг байсан. Тэнд бас бяцхан дуу сонсож хөвчлөөгөө хэлдэг байсан. Тэгээ дуу зогслоо хөвчлөө хэлдэг. Тэгээ тэр рокийн одоо чинь тэр үед их одоо ирж ирсэн. Beatles бол тэрний одоо бүтээгдэхүүн. За тэгээд одоо энд одоо бас зарим мөрцгийн энэ зогнод байгаа эмгтээчүүд одоо тэр смарт хувцасаад болж бие яагаад бид нар одоо чинь яндарч болохгүй. Яагаад заавал одоо ирээдүйд амьдрах хүнтэйгээ суух хэрэгтэй юм. Үгүй юу секс хийх хэрэгтэй юм. Сексийн хэрэгчлээ гэж олж харж ирсэн 68 биш. Тийм ч гэсэн мөрцгийн эмгтээчүүд мөрцгийн залуучууд олонний юм үзэлт. За тэгээд эрэгтэйчүүд нь маш төсөө болдог байсан. Тэр нь бол ээж аав эсрэг эмансипэш би заавал үсэж сах хэрэгтэй юм. Бүгд тийм байсан. За манайд бол яг зүгээр одоо дуурайж үс сургуулсан. Дуурайж яах те 90 онд гарч ирсэн залуучуудад ерөнхийдөө 68 оныг бас харчихсан. Тийм одоо бас залуучууд байсан. Тийм. Тэр бол ойлгоогүй тэр. Түрх болж байгаа юм байна гэсэн. Бүгд тэр бас барууны орнуудыг 68 оноос хойш 90 он гэдэг чинь 30 жилийн дараа манад ирж байгаа байхгүй. Мод монголоор тусдаг гэсэн. Их хичээлний хөдөлгөөн залуучуудын оюутнуудын хичээлийн хөдөлгөөн 30-аад он жилийн дараа Улаанбаатарын Сквач талбайд ирж байгаа. Тэрийг манайх ойлгохгүй. Юу болоод. Тэгээд хайцсан чи юу ч болох юм бэлээ гэдэг. Европын янз бүрийн хөдөлгөөнүүдийг харагдав. Тэрнтэй 90 оны Берлиний хан нуулалттай энэ Скватрын талбай залуучуудад бичсэн талбай ч ойлгохгүй. Берлиний хан нуулалт гэж ярьж байна. Dis чи хоёр гэрман таас. Дооч гэсэн Украин орсон бол тутаас. Энэ хоёр чинь нэг асуудал байна. Нэг болсон. Тэдний тутаас. Эсвэл хаавсан Сирию юм уу? Ливр руу Ирак руу дайрч байгаа юм биш үү? Нэг цаг. Тийм үед байж гарч ирсэн. Маоизмыг тэр үед Европын залуучууд маш их маог шүтж ирсэн. Түмнээ сайхан байж байна. Клизмик гэсэн бас чинь энэ зүг гэсэн мохор шүү гэсэн. Тийм байсан. За ингээд ерөнхийдөө яг та ер нь бол Марксыг бол өнгөрөх одоо шарил дээр нь бол өнгөрөхөд шарил дээр нь Энгельс гой үг хэлсэн. Тийм. Дарвины одоо гизет, Дарвины хууль тийм үү? Биологийн биетүүд амьдрал үүссэн Дарвины хууль, Дарвины онол та яг адилхан. Маркс бол хүний төв, хүндрэлтний түүхийг хөгжлийг одоо онлог гаргаж ирсэн.
Дарин ч бол шуу ягаад өөр болчихсон. Өнөөдөр хүртэл ингэж явж байгаа. Ягаад жижигхэн болчихсон, ягаад том болчихсон. Амьтад ягаад ийм олон төрөл байгаа. Бүгдээрээ мундаг хамгийн булаа арслан чон бар гурвал уул үлдэх ёстой гэдэг бүгдийг нэгдсээр байгаад бид дарин үгээр тэгдэггүй маа. Чтэй том биетэй байх бол харин ч сааттай моталтай хөнгөн жижигхэн сэргэлэн байвал болоод ичдэг юм дасаад ингээд яваад өчрийг болоод явчихвал харин ч одоо олоолаа. Тийм учраас хагас явсан ч тийм болно. За хон юм бол яг хөө дээр үед нөгөө анчид янгар аргал янз бүрийн юмд одоо ан хийж явж ганц хоёрыг авчирч яснаас гэрийн гадаад тийчээгээд олон болгочих. Тэгвэл өнөөдөр үргэлж явж байгаа юм гэж залхуурсан хүмүүсээс чинь өнн сөрөг ямаас өрөвсөн захын хүмүүсээс. За тэгээд ухаан ардын түүх гэвэл ухаан ард түмний түүх гэвэл тэр нөгөө үйлдвэрийн бүтээгдэхүүн яаж явагдсан гэж бүгд тэрийг зохицуулсан хуулиуд хувийн байгууллага, боловсролын байгууллага тийм үү, урлаг, шашны байгууллагуудын хоорондын харилцааг тэрний хөгжлийг тухайн ард түмний түүх гэж байгаа. Тэгэхээр Монголын түүхийг ойлгохын тулд бид дандан энэ театрууд, урлагийнхан, за энэ дээд шүүхийнхэн, за энэ төр дээд одоо засаг төрийн одоо байгууллагууд эднэрийн хоорондын харьцаа яг ямар вэ? Энэний хөгжил өнөөдөр хүртэл хэдэн явж ирсэн бэ? Тэрийг одоо судлах хэрэгтэй. 1921 оноос хойш бид нар чинь төрттэй, хуультай, урлагтай, театртай юутай боллоо шүү дээ. Олон шашинтай боллоо шүү дээ. Тэрээс өмнө бол 21 оноос өмнө бол ганцхан буддизмтэй байсан. Өнөөдөр одоо Америкаас, Канадаас, Өмнөд Солонгосоос янз бүрийн шашнууд орж ирсэн. Туркээс бас ороод ирчихсэн. Тэгэхээр бид нар олон шашны одоо орн болсон. Энийхээ одоо бас харьцааг бид нар ойлгохгүй болох. За ингээд Маркс бол бидний одоо нэрлээд идэг нөгөө нэмэн өртгийн татвар гэдэг. Бид нар бол уул нэмэгдэл үн гэсэн үг. Тийм. Surplus value гэсэн. Тэгээ тэрийг бол Маркс анх гаргаж ирсэн. За энэ нь бол капитал дээр гардаг учраас дараагийн лекцэд капитал нэрийг ярих ба. За ингээд ерөөдөө цаг жоохон яаж ах шүү. Би дахиад нэг 10 минут энэ юугаа лекцийн сүүлд би жил болоо одоо энэ сүүлийн 10 жил лекцийн сүүлд нэг бол уран зураг ярьдаг, нэг бол кино фильм ярьдаг, нэг бол янз бүрийн одоо сонирхолтой номнууд яриад лекцэд дуусгадаг байсан. Тэгээ энэ удаагийн энэ одоо цуврал 10 лекцэд дуусгахдаа би хүн төрөлхтний философийн чухал 100 асуултыг 10 ярьсаар дуусгах гэж боддог. Тэгээд өнөөдөр энэ философийн чухал 100 асуултыг 10-ыг нь би энэ жигсаацсан байна. Тийм. За нэг нь болохоор өөрөөр хэлбэл нэгдүгээр асуулт нь болохоор одоо аз жаргал гэж юу вэ? Энэ одоо бидний тархин дотор явагдаад байгаа химийн үйл явцыг бид нар аз жаргал гэдэг юм биш үстэй. Тэр дотор ямар нэгэн сонирхолтой химийн үйл явц тархин дотор явагдахаар бид нар аз жаргалтай юм шиг болдог. Тийм үү гэсэн асуулт байгаа. Хоёрт нь бид нар ерөөсөө бүх химийг энэ хуруугийн тэр нөгөө хар нөх огторгүй тэр том галактик сүүн зам одоо бид нар ярьдаг тэнгэрийн заагийн тэр олон тэрбум одод хамгийн жижигхэн хүний генийн удамшлын тэр ген хүртэл энэ бүгдийг бүрэн гүйцэд мэдэж чадах уу гэсэн асуулт байна. Философи. За гуравт нь сайн сайхан амьдрал гэж яг юм хэлээд байна. Гэсэн философи асуулт байгаа асуулт. Дөрөвт нь бурхан гэж үнээр байдаг. Ийм асуулт байгаа. Тавт нь амьдрал гэдэг юусаа объектив субъектив биш үстэй гэсэн. Бид нар амьдрал гэдэг зөвхөн объектив байдлыг гэж харж байгаа болохоос миний амьдрал надаас амьдралыг тодорхойлж шүү. Жимстэй юм гэсэн ийм асуулт байна. За хүний ухаан гэж юм бэ? Consciousness. Энийг одоо юу хэлээд байна? За нөгөө талны байгаль дээр болж байгаа бүх үйл явцууд одоо бид ингээд уул очоод тагтдаг шүү. Уул одоо тийм нарыг хараад өглөө өртөх гарч нар хагч одоо сая цагаан сараар юм болж байгаа шиг байсан. Тэр өөрөөр энэ байгаль болж байгаа бүх үйл явцууд нар одоо тийм үү дэлхийн нарыг тойрох, нар өглөө гараад орой жаргах. За тэгэл одоо энэ бүх амьтад янз бүрийн амьтад эдний одоо шуу нисэх чон тийшээ бүх одоо юу гэдгийг энэ бүх байгалийн үйл явц чинь цаанаасаа ингээд бүтээгдчихсэн цаанаасаа ийм дэг журамтай дэс замбраатай юм үйл явдал юм. Эсвэл ерөөсөө бүгдээрээ тохиолдлын зам хаос
тохиолдлын л одоо чанартай байна. Амьтад үүс тохиолдлын үү цаанаасаа ингэж тодорхой нэг журам дэгээр ингэж үссэн гэсэн ийм асуулт байна. За 8 дахь одоо асуулт нь болохоор капитализмын дараа одоо юу ирэх вэ? Капитализм одоо дуусчих шиг. Капитализмын дараагийн одоо сонголт нийгэм юу вэ гэсэн асуулт байна. За би бол одоо энэ шууд хариулах социализм гэж хэлэх байна. За is it more important to be respected or liked? За энийг гоё асуулт байна. Хүмүүст хөндлүүлж явсан дээр үү? Эсвэл хүмүүст дуртай хүн байсан дээр үү? Лайк хүмүүс чамайг лайкдаг байсан дээр үү? Эсвэл хүмүүс чиний өмнө респекттэй байсан дээр. Энэ хоёрын алийг сонгох бай. Яагаад гэсэн ийм асуулт байна. Тэгээд 10 дахь асуулт маань бол бид нар ерөөсөө матрикс дотор амьдарч байгаа шүү дээ. Матрикс гэх нэг кино фильм байгаа шүү. Тэрэн дотор матрикс дотор одоо бид нар чинь тэндээ тэгээд байгаа шүү дээ. Бид нар тийм худал реалити бодит амьдралыг өгчихсэн. Цаанаа бол бид нар чинь тэр хариг-харгийн нэг одоо автор хүмүүсийн одоо батарейгийн зэмлдэг жижигхэн хүнэн батарейнууд тэгээ өөрсдийнхөө энергиээр тэр батарейгийн зэмлэлж идэг. Энэ амьдрал Улаанбаатар байшин байдлаар самд ширээ юу гэдгийг өдрөө бүгд програм аа. Би одоо та нарыг харлаа гэхэд та нар бас тэр програмын доторх юу нөта програмын одоо дөрүүдээ тийм одоо нэрмэр тэн төрсөн мөрсөн тэр бол чаал худлаа эмээ өвөө эцэг тэр чаал худлаа тэр бол програм. Тэр програмаар л та нар явж байгаа. Тэр нэгэн тэр програмаар явж байгаа нь юугаараа мэддэг вэ? Түүх ярихаар яг адилхан юмуд ярьдаг. Тэр цаанаас суулгацсан програм. Тэгсэн тэгж авсан. Болоо бүгд тэр яг тийм ярьдаг. Уул нь өөр ярьсан шүү дээ. Тэгэд ийм одоо юу бол бид нар матрикс дотор байгаа юм биш үстэй гэсэн асуулт бол философиуд 10 дахь чухал асуулт юм байна. За дараагийн лекцээр бол лекцийн сүүлд дараагийн 10 асуултыг ярилцсан. За ингээд дараагийн лекц үргэлж жоох юм бодоод Марксыг бас нэг жоохон сонирхоод тэгээд хүрээд ирвэл дараагийн лекцээр капитал барина. Коммунист намын тунхаг тэр коммунист намыг яагаад байгуулах шаардлагатай хэдүүлээ хэлсэн одоо коммунист нам байгуулах гэсэн сэдв ярилцсан та. За анхаарал тавьсан баярлалаа. Таамагласан анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.